Бүгдээрээ сайн байцгаана уу. Юу өнгөрсөн удаа арай олон байгаад шиг байсан. Юу магтанд дуулсан оюутнууд маань суучгаар гайгүй болох бах те. Тэг өнөөдөр яасан болоо. Тэгээд өнгөрсөн удаа анх удаага оюутнуудтайгаа нөхөрлөөд нөгөө үгийн цагаа барихгүй. За хинч надаа нэг цаг л үг сонсдог гэдгийг хэлээгүй болохоор жоохон дураараа ингээд цагаа сунгаад ингээд явчихсан. Энэ удаа яг цагтаа багтаа дууснаа. За цаг жоохон нэмийг бол 30 минут л нэмэн тэгэл болоо. Тий. Тэгээд бид нар нөгөө үг сонсдог цаг, үг уншдаг цагаа багасгана гэж ерөөсөө байхгүй шүү дээ, тий. За бид нар үг сайн сонсох тусмаа л итгэлд маань сайн. За тэглээгээд ингээд сайхан сэтгэлийн бэлдэж ягаад нэг 30 минут илүү явах гэж байгаа юм байна гэж битгий ойлгоорой. Яг цагтаа дуусах болно. Тэгэхээр үгийн цаг маань үнэхээр үн цэнтэй байгаа. Тэгэхээр та бүхэн маань сэтгэлээ нээгээд за арайч одоо нойрмоглох оюутан арай байхгүй илгүү дээ те. За ингээд ерөөсө унтж байгаа хүн харахаар бүр ингээд дотор арзганаад за арзганах биш гэж яасан бол одоо унтуулаад байгаа юм болов яаж байгаа юм болоо гэж бодогдоод байдаг. Тэгээд ингээд үг сайн сонсдог хүн хүний итгэл за яг л нэг ийм байгаа юм байна да гэдэг нь за шууд харагддаг, мэдэгддэг. За залбирж байгаа хүн залбирж байгаа гэж байгаа хүн үнэхээр залбирж байгаа болов за би сайн мэдээ тарааж байгаа гэж байгаа хүн үнэхээр сайн мэдээ тарааж байгаа юу гэдг нь сайн мэдэгдэхгүй шүү дээ те. За тэр хүний үг яриа байна. Харин за миний итгэл сайн байгаа би үгийг сайн анхаарч сонсож байгаа гэдг нь шууд харагддаг байхгүй юу. За тэгэхээр ингээд боломжтой бол унталгүйгээр за зүрхмэлгүйгээр үгээ сайн сонсороо. Хамтдаа залбираад үгээ эхэлье. Бидний хайрлаад гэмнүглийн дундаас аварсан эзэн таны нэгүсэлд талархаж байна. Та 2000 жилийн өмнө урсгасан ариун цусаараа биднийг авраа зогсохгүй энэ газарт эзэн таны бий болсон чуулган дотор эзэн таны үгнээс зууран үгнээс суралцсан эзэн таны хүсэл болох эрхэм сайн мэдээний төлөө амьдрах боломжийг зөвшөөрсөндөө баярлалаа. Онцгойлоод энэ түүхийн төгсгөлийн үед эрхэм залуу насанд минь биднийг авраад үгээрээ дамжуулан амьдрал маань тохиолдож байгаа олон зүйлүүдээр дамжуулан дасгалжуул сургаж байгаа нэгүсэлтэй талархаж байна. Эзэн таны залрал ойрхон байгаа тэр үе гэдэг нь энэ олон сорилтоор дамжуулан олон уруу татлагаар дамжуулан мэдэгдэж байгаа билээ. Та итгэлийг маань залуучуудын маань итгэлийг өөрийнхөө үг болон хүч чадлаар бас нэгүслээрээ зууран барьж сахиж хамгаална уу хэмээн чин сэтгэлээсээ гуйж байна. Богинохон ч гэсэн үгээр дамжуулан нөхөрлөх гэж байгаа энэ эрхэм цагийн эхнээс нь дуусах хүртэл эзэн та хамт байж ажиллана уу. Үгийг сонсож буй болон дамжуулж буй аль алийнхын зүрх сэтгэлийг хөдөлгөж өөрийнхөө алдрын төлөө өөрийнхөө хүч чадлаар хамт байж ажиллана уу. Биднийг үргэлж хайрладаг Есүсийн нэрээр талархан залбирлаа. Амен. Хамтдаа Яков номыг гаргаад Яков 2 дугаар бүлгийг гаргаад Яков 2 дугаар бүлгийг гаргаад хамтдаа харнаа. Яков 2 дугаар бүлгийн 17 18-ыг хамт уншнаа. Яков 2 дугаар бүлгийн 17 18-ыг за гаргасан бол хамт уншаа. Тиймээс итгэл нь хэрв үйлс бол өөрөө өхмөл юм. Гэвч хэн нэгэн чинь чамд итгэл байна, надад үйлс байна гэж хэл болох юм. Тэгвэл чи надад итгэлээ үйлсгүйгээр харуул. Би чамд итгэлээ үйлсээрээ харуулъя. За 26 дугаар ишлэлийг мөн уншаа. 26-аг. Тиймээс сүнсгүй би өхмөл байдгийн адил үйлсгүй итгэлж бас өхмөл болоо гэсэн байна. За өнөөдөр хамтдаа Яков номноос сурах болно. За Яков номыг ерөнхийдөө залуучууд маань за итгэлээрээ 1-2 жил амьдарж байгаа бол за юун талаар хэлж байгаа вэ гэдгийг ерөнхийдөө гадарлаж байгаа. За мэдэж байгаа. За Паулийн захидлуудаа Яков ном жоох ингээд зөрчилдөд байгаа юм шиг. За сайн ойлгохгүй, сайн анхаарахгүй бол за нэг зөрчилдөд байгаа юм шиг санагдах нь одоо байдаг. За Библи ингээд анх ингээд бүрэн дүрээ олж байгаад Яков номыг оруулах уу, яах уу? За гэж нэлээ эргэлзэжсэн байгаа юм. За шалтгаан нь юу вэ гэхээр за үйлсийг чухалчилж байгаа. За Паулийн бичсэн захидлууд дээр онцгойлоод Ром болон Галат номнууд дээр хүн итгэлээрээ аврагдана. За итгэлийг чухалчилж байгаа. За аврагдана гэдэг маань Есүсийн
Есүс Христ бидний төлөө хийсэн ажилд нь итгэж байж л аврагдана. За гэтэл Яаков ном болохоор үнэхээр аврагдсан бол үйлс бас хэрэгтэй штэ. Үйлс бас үнэхээр чухал штэ гэдгийг хэлж байгаа. За тэгэхээр итгэл болон үйлс нь одоо нэг зөрчилдөд байгаа юм шиг. За гэхдээ ерөөсөө зөрчилдөд байгаа биш. За Паулийн хэлж байгаа тэр итгэл нь за үнэхээр тэр жинхэнэ итгэл нь авралын тэр итгэл нь за үйлсээр дамжуулан тодорхой баттай харагддаг гэдгийг Яаков ном хэлж байгаа. Ойлгож байгаа үстэй те? За үгийн агуулга ингэ болчихж байгаа. Тэ. Итгэл үйлсээр дамжуулан харагдана. Ингээд болчихж байгаа байхгүй юу? Тэ Яаков номын ерөнхий ойлголт нь юм байгаа. За үгээ ингэ дуусгачих уу? Яг хоо. Тэ. За арай цаг болсонгүй. За тэгэхээр за бидний амьдарч байгаа үе за энэ итгэлийн амьдралын аль ч үеэс илүү за үгийг сонсох боломжтой, за үгийг унших боломжтой, за үгийг харах боломжтой, за тийм үе байгаа. За үгтэй ойрхон байх боломжтой. За магадгүй та бүхэн чуулганы аль нэг группт байдаг болоо. За байдаг бах те. Тэр групп руу зүсэм үг ордог болоо. Зүсэм үг ордог уу? За манай чойр чуулганы групп байдаг. За ээжүүдийн групп, залуучуудын групп, за чуулганы нийтийн групп гэж ерөөсөө за өдөр болгон зүсэм үг орно. За Библи уншснаа ингээд оруулж байгаа юм. За тэр дунд зүсэм үгч оруулж байгаа юм. За ингээд удаан нэг үгийг бүтэн сонсвол уулын зүгээр л дээ. Гэхдээ чухал агуулгыг нь за богинохон хугацаанд нэг сонсож болох үед зүсэм үгийг ингээд оруулж байгаа юм. За тэрийг уншингаа, тэрийг сонсонгоо, за тэр гарч байгаа үгүүдийг хэлж байгаа үгүүдийг хамтдаа уншингаа. За бас ингээд ээжүүдийн хэсэг, залуучуудын хэсэг за үгнээс ийм зүйл ухаарлаа гэд сэтгэлдээ оруулж байгаа юм. За гэхдээ за хичнээн үг сонсдог байлаа гэд энэ хүн бол итгэлээрээ үйлдэж байгаа. Гэх аргагүй шүү дээ, тийм. За бидний амьдарч байгаа үе үнэхээр бузар сүнсний ажиллаж байгаа. За Эхлэл номон дээр харах юм бол Новагийн үеэр, за Новагийн үеэр буухын өмнөх үе нь за Христэд итгэл гэдэг, Бурханд итгэх итгэл нь за яаж өөрчлөгдөж байгааг хэлж байсан. За та бүхэн санаж байгаа болов уу? Мэдж байгаа бох те. За Бурхны хөвгүүд хүний охидын гоо үзэгсэн татагдаад тэгээ яадаг үлээ харсан болгонтойгоо за гэр бүл болж байгаа юм. За Бурхны хөвгүүд гэдэг маань аврагдсан хүмүүсийг хэлж байна. За хүний охид гэдэг маань юу хэлж байгаа вэ? ертөнцийн хүмүүсийг хэлж байгаа. За гэтэл шүүлтийн өмнө за итгэл нь тэр хэрээрээ өөрчлөгдчихсэн байсан гэдгийг хэлж байгаа. За тэр нь юу вэ? За бас Новагийн үед шүүлт бух бас нэг болцол нь болчихсон байж байгаа. За тэгвэл за төгсгөлийн үе байх чинээгээр за яг нэг ийм байгаад байна. За хичнээн хүмүүр Библи барьж байгаа хэрнээ. За хичнээн үг сонсож байгаа хэрнээ. За заримдаа бүр үнэхээр ингээд сонирн байдаг нь юу вэ гэхээр за яг үг сонсож дууссаны дараа зөвлөгөө авах тохиолдол байдаг. За гэтэл яг дотор нь байгаа тэр агуулгыг үгээр дамжуулан хэлээд байхад заавал зөвлөгөө авна гэж байгаа. Заавал за мэдээж за бүр баттай болохыг хүсэж байгаа. За тэр сэтгэлээ өөрчлөхийг хүсэж байгаа. Бурхны өмнө зөв шийдвэр гаргахыг хүсэж байгаа. За гэхдээ яагаад энэ үг сонсоод тэр үгээ яг үгэн дээр сонссон шигэ тэр үгээр дамжуулан ухаарсан шигэ хийж болдоггүй юм болоо. За сэтгэл нь яагаад ийм байдаг юм болоо? За бид нар Илчил номон дээр Луадик чуулганыг мэдэн штэ. За чуулганы үе. За 7 чуулганы тэр үеийн бидний амьдарч байгаа үе нь Луадик чуулганы үетэй яг адилхан гэж байгаа. Бид нар олон үгүүдээр за онцгойлоод Самуэль сургуулаар их сонсдог штэ тий. Бидний амьдарч байгаа үе нь Луадик чуулгантай яг адилхан байна. За бүх зүйл байгаад байгаа. Бүх зүйлийг эзэмшчихсэн байж байгаа юм. За нийгэм дээрч дээр, сайн мэдээнд дээрч дээр хавчигдах нь багуулчихсан. За бүх зүйл сайн мэдээ тарах хэрэгтэй, сайн мэдээ тарагдахад хэрэгтэй, хамтдаа нөхөрлөж цуглах хэрэгтэй. Бүх зүйл бүгдээрээ байж байгаа юм. За гэтэл харамсалтай нь яаж байгаа вэ? Биднэрт бүх зүйл байгаа юм чинь гээд юу вэ? За Бурхан ингэж хэлж байгаа. Бүх зүйл байна гэдэг ямар өрөвдөлтөө хоосон байгаагаа юу ч байхгүй байна гэдгээ мэдэхгүй байна та нар. Юу вэ? Бүх зүйл байгаа хэрнээ тэр үгийн дагуу үйлдэж байгаа нь, үгийн дагуу амьдарч байгаа нь, үгийг хэрэгжүүлж байгаа нь. За тэр хэрээрээ баг болчихсон байгаа. За залуучуудаа хараад, оюутнуудаа хараад ингэж хэлж байгаа биш шүү дээ. За та бүхэн яг л тэгж ийн гэж хэлээд байгаа биш шүү. Бидний амьдарч байгаа үе яг ийм үе болчихсон. За тэгвэл за ийм үе тэгвэл юу чухал вэ? За Яаков номоор дамжуулан за үг сонсож байгаа бол баттай аврагдчихсан байгаа бол юу чухал вэ? Аврагдсан хүн шиг үйлс, аврагдсан хүн шиг үйлдэл. За Бурхны хүн шиг үйлс тэр үйлдэл чухал гэдгийг хэлж байгаа. За ингэж байгаа. За та бүхний за манай залуучууд донд за аврагдсан за аав ээж нь гэртээ байгаа хүн байгаа юу? За өөр орон нутгаас ирсэн оюутнууд аврагдчихсан. За байгаа бах те. За аав ээж нь та бүхнээс
юу гэх асууж байна? Хичээл нь сайн уу? Өлсөж гин үү гэж их асууж гин үү? Итгэл нь сайн уу? Итгэлийн амьдрал нь сайн уу гэж их асууж гин үү? За ингэж байгаа. За бидгүй манай дүү бас ингээ гомддог байсан байж магадгүй. За нэг оюутан байсан нэг хүүхэд байгаа. Одоо ажлын талбар дээр гарцсан. За өлсөж гин үү гэж нэг ч удаа асууж үзээгүй. За ядарч гин үү гэж нэг ч удаа асууж байгаагүй. Ерөөсөө яриан дундаа асуудаг ганцхан асуулт нь итгэлийн амьдрал нь сайн уу? Гэл асуухад 30 минут ярьчихж байгаа байхгүй юу? Юу гэхээр итгэлийн амьдрал нь сайн уу? Яг гэвэл тэр хэрээрээ зовлон байж л байгаа, тэр хэрээрээ уруу татлага байж л байгаа. Юу гэхээр итгэлийн амьдрал сайн байна гэдэг нь тэгвэл яг юу хэлж байгаа вэ? Сонсож байгаа, ухаарсан тэр үгийнхаа дагуу, тэр уншаад ухаарсан тэр үгийнхаа дагуу амьдрна гэдэг нь юу вэ? Миний итгэл сайн байгаа. Миний итгэл Бурхны өмнө сайн байгаа. За тэгвэл итгэл муу гэдэг нь яг юу хэлж байгаа юм болоо? Сайн дуулж чадахгүй байгаа, сайн цэвэрлэж чадахгүй байгаа. За сайн мэдээ тараагаад хэлсэн чинь одоо хэлмэн яг модчиг болоод сайн ойлгуулж чадахгүй байгаа. За энэ нь итгэл муу гэсэн хэмжүүр мөн болов? Ерөөсөө тийм биш. Сонсож байгаа үгийнхаа дагуу амьдрахгүй байгаа. Амьдрах гэж хичээхгүй байгаа. За тэгвэл бид нэр өнөөдөр бодож үзэх гэж байгаа. За Яаков ном. За яг үүнийг хэлж байгаа. Яг үүнийг хэлж байгаа. Үнэхээр итгэж байгаа хэрнээ. Үнэхээр аврагдсан хэрнээ. За тэгвэл үгийг сонсоод байгаа хэрнээ. Үгийг уншаад байгаа хэрнээ. Би яг тэр үгийнхаа дагуу амьдрч байна уу? Амьдрч байна уу? За Яаков юу гэж хэлж байгаа вэ? Энэ үг сонсож байгаа үгээ хэрэгжүүлнэ гэдэг маань. Сонсож байгаа үгээ амьдралдаа хэрэгжүүлнэ гэдэг маань. Үгээр зөвхөн үгээр биш, үйлдэлээр гарна гэдэг маань чухал юм аа. За тэгвэл жинхэнэ итгэл яг юу вэ? Ухаарсныхаа дагуу үйлдэх. Ухаарсныхаа дагуу үйлдэх. За Яаков номыг хэн бичсэн бэ? Хэн бичсэн бэ? Юу Йохан? Би буруу сонсож байгаа. Яаков гэсэн байна шүү дээ, тэ? За Яаков. За хамтдаа. За Яаков нэгийг уншъя. За би инээлэх гээд Йохан гэдэг үгийг хэрэглэлээ шүү. Бити гомдороо. За Яаков нэгийг хамтдаа уншъя. Бурхны ба эзэн Есүс Христийн зарц Яаков ба хариу хоёр овогт мэдчилж байна. За энэ за яг л бусад загтлын дагуу за бичээч өөрийгөө танилцуулж хэлээд за бас хүлээн авахчийг хэлж байгаа. За хүнд зориулж игэн загтлыг илгээсэн бай. За харьд таргасан 12 овог. За Ром даяар таргасан байгаа. За Израилийн ард түмэн за юудэчүүдэд зориулж энэ загтлыг илгээсэн байгаа. За тэгвэл бичээч нь яг уу Яаков юм байна. За гэхдээ за тэр үед чинь одоо олон л Яаков байгаа штэ тий. За яг тэр үед ингээ олон Яаков байгаад байгаа. Яг аль Яаковны юм болоо? За чэйжилснээр хэлж байгаа бах тий. Тий Есүсийн дүү. За ингэж байгаа. За магадгүй ингээд сайн ингээд нөгөө тогтоогоогүй байсан бол за сайн судлаагүй бол нэрэ аль Яаковны юм болоо. За яг бүгдээрээ мэдж байгаа ч гэсэн бас мэдхгүй хүн бас байж магадгүй штэ тий. За амтдаа нэг шалгаад үзье. За тэр үед амьдарч байгаа Зебедийн хүү Яаков. За Альфаын хүү Яаков. За тэгээд Илч Юдагийн аав Яаков гэд гарч байгаа байхгүй юу? За бүгдээрээ л эзэнтэй ойрхон байсан, эзнийг мэддэг, за сайн мэдээний төлөө амьдарч исэн хүмүүс байгаа. За тэгвэл яг яаж Есүсийн дүү Яаков бичсэн гэдгийг мэдэж болох юм болоо. За харах юм бол за Зебедийн хүү Яаков, за Альфаын хүү Яаков. За энэ за уучлаарай. Юдагийн аав Яаков, Альфаын хүү Яаков. За яа уучлаарай. Ингээ төөрөлдөд шүү. За Юдагийн аав Яаков, Альфаын хүү Яаков. За энэ хоёр хүний хувьд болохоор за Яаков номыг бичих хэмжээний за байр суурьтай хүн бол хараахан биш байгаа. Хараахан биш байгаа. За тэгвэл Зебедийн хүү Яаков гэхэлэр манай эртний 40 оны үед за Агриппийн одоо нөгөө юу лээ хавчлагын үеэр чулуугаар шидүүлээд өгчихсэн байж байгаа юм. Өгчихсэн байж байгаа. За тэгэхээр за энэчнээс за бичээч Яаков за өөрийгөө би ийм Яаков гэж нэг тайлбарлаагүй байгаа сте тийм. За тэгэхээр айл хэдийн байр суурь нь тогтчихсон заавал тайлбарлаад авах шаардлага өөрийгөө тайлбарлаад авах шаардлагагүй тийм нэгэн байгаа. За бид нэр Паулийн загтлуудыг уншаад үзэхээр за Коринт чуулганд өөрийгөө танилцуулахдаа за юу лээ Колосой чуулганд өөрийгөө танилцуулахдаа Тесалоник чуулганд өөрийгөө танилцуулахдаа за би бол илч
За би бол боол гэж тодорхой танилцуулсан байдаг шүү дээ. За бүр 2-р Коринт номыг уншаад үзэх юм бол Паул бүр өөрийнхөө талаар нэлээд дэлгэрэнгүй биччихсэн байж байгаа. Өөрийгөө өмгөөлөх өнгө аястаа өөрийгөө нэлээд тодорхой. За гэтэл Яаков номын бичээч нь өөрийгөө за зүгээр л юу вэ? Зарц Яаков тэгэл болоо. Юу гэхээр за олон хүмүүст аль хэдийн хүлээн зөвшөөрөгдчихсэн Яаков байгаа. Яаков. За тэгвэл яг эдгээр дөрвөн Яаковоос хамгийн боломжтой нь хэн болж таарж байгаа вэ? Тийм. Есүсийн дүү Яаков. Есүсийн дүү Яаков. За үргэлжлүүлээд харах юм бол за Иохан 5 дугаар бүлгээс харах юм бол за Есүсийг танихгүй, Есүсийг одоо хүндлэхгүй байгаа. За сайн мэдхгүй байгаа хүмүүсийн талаар гарч байгаа. Хүмүүсийн талаар гарч байгаа. Есүсийн дүүнэр гэж байгаа. Түүнийг мдээгүй байлаа гэж гарч байгаа. Мдээгүй байлаа. За тэр дунд нь яг Яаков гэж гараагүй ч гэсэн байж байгаа болов байхгүй байгаа болов. Есүсийн дүүнэр гэхлээр чи юу вэ? Дунд нь явж л байгаа гэсэн үг байхгүй юу? За гэхдээ за хойшоо харах юм бол Коринт номноос харах юм бол Есүс дахин амьлаад өргөгдсөний дараа за Есүсийг харж байгаа олон хүмүүс гарч байгаагийн нэг нь тэр дунд Яаковч байлаа гэж гарч байгаа. Яаковч байлаа. За тэгвэл хэдийгээр Есүсийн дүүгээр амьдарч байсан ч гэсэн за тэгвэл одоо Есүсийг ах гэдгээрээ биш үү? Бурхны хүү гэдгээр нь төгс хүчит нэгэн гэдгээр нь харж эхэлж байгаа. За тэгээд яаж байгаа вэ? За Есүсийн төлөө сайн мэдээний төлөө Иерусалим чуулганыг хариуцагчаар за өөхөх хүртлээр амьдэрсэн байгаа. Өөхөх хүртлээр амьдэрсэн. За тэгэхээр Яаков номын бичээч нь Есүсийн дүү Яаков байна. Есүсийн дүү Яаков байна. За тэгвэл за хүлээн авагч нь хэн бэ? За дахиад нэгдүгээр бүлгийг уншъя. Нэгдүгээр ишлэлийг уншъя. За Бурхны ба эзэн Есүс Христийн зарц Яаков би хайр тархсан 12 овогт мэдчилж байна. За энэ ч хайрт тархсан 12 овогт мэдчилж байна. За хайрт тархсан гэж байгаа үстэй. За онцгойлоод за баг Азар за тэгээд Ромын газар нутгаар тарчихсан байгаа 12 овог буюу юудэчүүдийг хэлж байгаа. За гэтэл яагаад тархчих вэ? За Үйлс 7 дугаар бүлгээс харах юм бол Стефан ахлагч за чулуугаар шидүүлж өгснээс хойш за чуулганыг за Паул тарамдуулж байгаа үйл явдал гарч байгаа. За тэгээд чуулганы эсрэг хавчлага үнэхээр хүчтэй өрнөж байгаа юм. За тэгээд тэр зовлон хавчлагаас за зүгтэж байгаа. За байгаа газараасаа зүгтэж байгаа үйл явдал энэ ч гарч байгаа. За тэгээд тархсан газар бүрнээ за итгэгч нар үнэхээр одоо юудэчүүд үнэхээр Есүсийг дагаад явж байна уу? Есүст итгээд явж байна уу? За тэр зовлон дундаа за Есүсийн сайн мэдээг тараагаад явж байна уу? За мэдээж сайн мэдээний төлөө амьдарч байгаа. За тэр хавчлагыг даваад явж байгаа тэр хүмүүс байсан ч гэсэн за эсрэгээр за яг хоёрын хооронд амьдарч байгаа. Тийм хүмүүс ч гэсэн гарч ирж байгаа. Яг хоёрын хооронд ойлгож байгаа үстэй те? Одоо сарсан баг байгаа шиг. Чуулган дотор ороод ирэхээр итгэгч шиг синагогт орохоор яг л Есүст итгэдэг юм шиг харин гараад явхаараа юу вэ? Итгэдэггүй хүн шиг. За Есүс сайн мэдээг эсэргүүцэж байгаа хүмүүсийн хавчууд за мэдээж хамт Есүст итгэдэг хүмүүсийг хавчихгүй ч гэсэн юу вэ? Яг л итгэдэггүй хүн шиг яваад эхэлж байгаа. За ийм учраас юу вэ? Энэ итгэл гэдэг маань үйлсээр гардаг юм. За итгэл гэдэг маань за зүгээр би итгэж байгаа. Үнэхээр би аврагдчихсан байгаа. За би чуулганд сургууль дээр очиод залбирж байгаа. За гэртээ очиод гэрийнхэнтэй сайн мэдээ тарааж байгаа. Яг тэр нь үнэн ч юм уу, худлаа ч юм уу мэдэхгүй магадгүй хичнээн тэгж ярьж байгаа ч гэсэн за магадгүй та бүхний дунд ийм хүн байгаа болов? Сайн мэдээ тараах ёстой гэдгээ мэдж байгаа. Эзний залрал ойрхон байгаа гэдгийг мэдж байгаа. За сайн мэдээ хурдан тараахгүй бол үнэхээр эзний дахин залрал ойртчихсан байна. Нүдэрээ харж байна, биеэрээ мэдэрч байна. Энэ хүмүүсийн сэтгэлийг харсан ч гэсэн мэдэж байна. За ингэж ярьдаг штэ те. Хүмүүрэл ярьдаг. Ингэж яриад семинартаа бэлддэг. За гэхдээ үнэхээр сургууль дээр очиод яг энэ ярьсан шигээ сайн мэдээ тараадаг болов? Гэртээ очиод үнэхээр ярьсан шигээ сайн мэдээ тараадаг болов? За гэр бүлтэйгээ уцаар ярихдаа за юун талаар их ярьдаг вэ? Чуулганы талаар, сайн мэдээний талаар, авралын талаар, семинарын талаар, за эсвэл ядарч байгаа хичээл сайн байгаа энэ талаар их ярьдаг болов. Юу гэхээр за Яаков энэ загтлыг бичих болсон шалтгаан нь за тэр үед яг дунд нь ингээд амьдраад байгаа итгэгч нар олон болж байгаа.
За энэ яагаад Яаков номыг бичих болсон юм болоо? Яагаад энэ загтлыг бичих болсон юм болоо? За хэд хэдэн шалтгаан байна. За юудэчүүд юудын шашныг дагаа явж байгаа штэ тий. Юудэ эзэн буюу юудын шашин. За юудын шашин. За тэгтэл яг тэр шашиндаа явж байгаад Есүсийн сайн мэдээгээр Есүс Христийн цусаар аврагдсан хүмүүс гараад ирсэн. За гэтэл тараад явчихсан байгаа штэ. Чуулганыг мэдэхгүй байгаа, итгэлийг сайн сураагүй байгаа. За тэгэл хавчигдаад ингээл тараад явж байгаа. За гэтэл тэр дунд юу болж байгаа гэхээр чуулганыг сайн таних мдэггүйгээс болоод нөгөө хоёр итгэлийг бүр хольж солиод. За нэг ийм байдаг штэ. За зарим чуулганаар ингээ явж байгаад нэг ийм хөгжилтөө төрөх их харагдана. За ахмадууд одоо чуулганы ахмадууд өндөр настай болсныхаа дараа аврагдсан одоо ахмадууд за гэрт нь ингээл айлчлаар очихоор за яг нөгөө шүтэнүүд нь байхгүй болчихсон. За тэгээ нөгөө судар тэр хойморт нь байхгүй болчихсон. Харин оронд нь юу гэж идэг вүлээ? Есүсийн зураг, хатгамал. За тэгээ урд нь Библи байж байгаа юм. Энэ одоо юу юм гэхлээр одоо миний одоо Есүс маань шүү дээ гэж ингээл явж байгаа. Холцсон байгааз бидний дунд арай байхгүй л үү те. Залуу хүмүүс байна да эн чинь. За боддоор яг тэгээ байж байгаа. За тэгэхээр чинь тэр чинь юу вэ? Холчсон байж байгаа. За бүр зоригтойгоор ингэж хэлэх нь байдаг. Манай тэр өвөө маань ингээд цай эдэний дэж өргөөд байна. Энэ аврал нь яг юу юм болоо гэд ахын дүүс нар харчаад бүр санаа нь зовоод. За тэгээд уулзаад ингээд ярилцаад үзнэ. За одоо өвөө эмээ та одоо яаж ин ингээд янз бүрийн юм хийгээд байгаа сурагтаа гэл одоо тэгжээж л тулгаж асуухгүй бол эн чинь үгүй л гэх байхгүй юу? Ингээд байгаа сурагтаа гэд тийм гэл хэлж гин. Яаж байгаа? Есүстэй өргөж байгаа юм. Ерөөсөө л хольчихсон. Юу гэхээр чуулганыг мэдэхгүйгээсээ болоод итгэлийг сураагүйгээсээ болоод юу вэ? Холжиж байгаа. Тэр нь юу вэ? Эзнээс холдоход хүргэж байна. Эзний төлөө амьдрахад юу вэ? Саад болж байгаа. За ийм л учраас юу вэ? Энэ итгэж байгаа итгэл чинь үйлсээр харагддаг. Итгэж гин гэж байгаа хэрнээ итгэдэг үйлс байхгүй бол итгэдэг гэж байгаа үйлдэл байхгүй бол за тэр чинь юу вэ? За бид нар сая 17 дугаар ишлэлдэр 2-ын 26 дугаар ишлэлдэр юу гэж хэлж байгаа вэ? Хичнээн итгэдэг гэдэг байгаа хэрнээ үйлс байхгүй бол тэр итгэл чинь өөрөө үхмэл гэж хэлж байгаа. За тийм учраас юу вэ? Юудэчүүдэд хандан за сурсныхаа дагуу амьдрна гэдэг нь сурсныхаа дагуу сонсныхаа дагуу хэрэгжүүлнэ гэдэг нь за тэр хэрээрээ чухал юм а гэдгийг хэлж байгаа. За тэгээд бас итгэлийг сураагүйгээс болоод чуулганыг сураагүйгээс болоод за хоошоо 2 дугаар бүлэг 3 дугаар бүлгүүдийг уншаад үзэх юм бол за мөн асуудлууд гарч ирж байгаа. За 2-ын эхлээс ахуулаад гарах юм бол за ахын дүүснэр за нэг алаг үзэж байгаа талаар гарч байна. Бүү алагчл гэсэн байгаа үстэй. Бага учраас л ингэж хэлж байгаа. Юу гэхээр арай чинэлэг хүмүүс чуулган дотор ороод ирчихсэн. Аврагдлаа гэд Есүсийн цусаар гимнүглээ уучлууллаа гэд. За тэр дунд нь юу вэ? Бас ядуу, зүдүү, за амьдрал амжиргаанд нь олж байгаа зүйлнээ хүрэлцдэггүй. За харахад л юу вэ? За ядруухан амьдрдаг гэдэг нь харагдаж байгаа юм. Ядруухан гэдэг нь юу вэ? Мэдэгдэж байгаа юм. За тэгсэн чи яаж байгаа вэ? Нөгөө арай нэг эрх мэдэлтэй гэж байгаа, юмтай гэж байгаа хүнд сайнаар хандаад байгаа юм. За эсрэгээр юу вэ? Арай нэг ийн гэсэнд нь юу вэ? Арай муугаар хандаж байгаа юм. За муугаар гэдэг нь арайч доромжлохгүй л дээ. За жишээ нь ингэж байгаа. За анх ингээд зөвлөгөө өгчөөр сурж байгаа жоохон санаа зоморж ирсэн. За бүр өмнөх юм хэлж байгаа шүү. За нэр нүрээ баран байж хэлж байгаа. За зөвлөгөө авахаар ингээд оюутнууд ингээд орж ирнэ. За Улаанбаатар төв чуулганд зөвлөгөө өгчөөр сурж хагаад за одоо хар ойрон чуулган штэ. За тэгүн гол ангаахын оюутан ороод ирнэ. За тэгүн гол ангаахын мэдлэг над чи юу байдаг вүлээ гэл амар хэцүү болчихж байгаа. За эсрэгээр за нөгөө зурдаг, за шугам зураг зурдаг одоо нөгөө барилгын инженер ч юм уу, зураг төсөл ч юм уу. За тийм оюутан ороод ирнэ. Мэддэг юм чи ингээд айгүй зоригтой. Ялгуурлаад байгаа үсттэй. Би энд хэлж чадахгүй байх. За би энд ингэх баг. За тэгээд ингэн. За харж агаад арай 1-р курсын оюутан ороод ирэх юм бол 1-р курсын бараг хүүхдээрээ шахах уу. Айгүй зоригтой ярина. За 4 5 за ангаахын за бүр додоодох жилдээ сурж байгаа. Нэг жоохон бие барих гад л энэ яаж байгаа вэ? Ялгуурлаж байгаа. Яг хэрэгтэй вэ? Аль нь сүнстэй. Аль нь аврагдах хэрэгтэй. Тэр хүн ядуу байна уу? Чинэлэг байна уу? Эрх мэдэлтэй байна уу? Эрх мэдлэггүй байна уу? За бурхны өмнө сүнс нь өрөвдөлтөө.
нэг л өдөр Бурхны шүүлтийн өмнө очих юм бол аль нь шүүгдэнэ. Есүс алийг нь харж байсан бэ? Тэр Закайтай уулзсан ч сүнсийг нь өрөвдөж байгаа юм. Тэр сохор Бартимай яаж байгаа вэ? Бусад хүмүүс чи чимээгүй зандарж байна. Наад хүнээ нааш нь ирүүл гэж байгаа юм. Хардаа Есүс юуг нь харсан бэ? Сүнсийг нь харж байгаа. Сүнсэндээ ядуу тэр нэгэн Есүс дээр ирж байгаа юм. За тэгвэл чуулган дотор мөн юудэчүүдийн дотор мөн юу вэ? Энэ ялгуурлал гараад ирчихсэн. Арай их мэдлэлтэй дээшээгээ суу. Арай сайхан харагдаж байна дээшээгээ суу. Харин жоохон ядрух нэг нь үүд хавцаа суу. Чи гараад явах ч гэсэн амар байх байлгүй. Юу вэ? Ялгуурлал гараад ирж байгаа. За ийм үед юу вэ? Үнэхээр Есүсийн цусаар аврагдсан юм уу? Үнэхээр тэр нэгэнд итгэж байгаа юм уу? Тэр нэгэн хэн бэ? Өөрийгөө боол болгож энэ ертөнцид ирүүлсэн. Бүгдийн төлөө амиа өгөхийн тулд энэ ертөнцид ирсэн. Яагаад тэгвэл итгэл дотор ахан дүүснэрээ алагчлаад байна вэ? Яг адилхан хандах хэрэгтэй гэдгийг Яаков номоор дамжуулан хэлж байгаа. За мөн Юудын шашин. Юудын шашныг ингээд дагаад явж байгаа. За түрүүн хэлсэн ч гэсэн Юудын шашин болон Христэд итгэл бүр холилдчихсан. Тэгээд дагаа явж байгаа юм. За тэгэн гута мөн юу гарч байгаа гэхээр 2 дугаар бүлгээс мөн харах юм бол ийм агуулга гарч байгаа. Нэгдэр нь бүдрэх хэн боловч бүх хуулийг сахисан хэрнээ нэгдэр нь бүдэрж байгаа. Нэгдэр нь бүдрэх хэн боловч юу гэвэл хуулийн хариуцлага гарцаагүй хүлээх болно. За ямар асуудал мөн гарсан бэ гэхлээр ингэж байгаа. Тэрийг бодвол арай гайгүй юм хийж байгаа. Арайч би бас нэг архит дар суугаагүй, тамхи мамх татаагүй. Тэгэхээр арай гайгүй юм хийж байгаа. Болоо явчихж байгаа юмстай тий. Бурхны өмнө гимэл бол гим. За тэр 10 хуулийн алийг нь сахиул там руу явах вэ? 10 дахьыг нь сахиж гин 9 дахьыг нь сахихгүй байна. Тэр хүн хааш явах вэ? 5 дахьыг нь сахиж байна. 6 дахьыг сахиж чадахгүй байна. Тэр хүн хааш явах вэ? Бүгд л юу вэ? Гим нүгэл. За гэдэг хардаа яаж байгаа вэ? Тэр хуулиудыг сурсан. Тэр юудэчүүд яаж байгаа вэ гэхээр юудын шашинтайгаа холбоод юудын шашинтайгаа хольж удахад энэ нь арай том гим, энэ нь арай гайгүй гим. За энэ хуулийг би сахиж байгаа. Энийг нь харин зөрчиж байгаа. Хардаа хууль бүгдээрээ л ариун. Хуулийг бүгдийг нь юу вэ? Сахиж биелүүлнэ гэдэг нь чухал. Тэгвэл хардаа арайч би хүн алчаагүй. Тэгвэл хаяа эцэг ихтэй дуулуургүй байгаад идэг. Арайч би хүн алчаагүй. Хаяал би худлаа ярьдгийг. Энэ зөв үү буруу юу? Энэ зөв үү буруу юу? Буруу штэ. Худлаа ярих нь итгэлийн амьдралд зөв үү? Шунхаарах нь итгэлийн амьдралд зөв үү? Энэ харцаараа янз бүрийн гим хийх нь итгэлийн амьдралд зөв үү? Арай гайгүй болов? Биш штэ. Ялгаагүй. Тэгвэл хардаа энэ нь арай том гим, энэ нь арай гайгүй гим. За ийм нөхцөл байдал юудэчүүдийн тунд юу вэ? Би уулчихсан. За энийг нь юу вэ? Хуулиар Яаков номоор дамжуулан Яаков итгэдэг гэж л байгаа бол үйлс чухал. Итгэдэг гэж л байгаа бол итгэдэг хүн шиг үйлддэг. Хуулийг сахиж байна уу? Энэ хуулийг нь биелүүлээд амьдрж байна уу? Ингэж байгаа штэ. Хуулийг хэрэгжүүлэгчт нь сайн гэж байгаа. Хуулийг хэрэгжүүлэгчт нь. За Ром номоос харах юм бол, мөн Галаат номоос харах юм бол ингэж байгаа. Аврагдчихсан. Гим нүглээ уучлуулчихсан. За тэгсэн гэрнээ яадаг вүлээ? Иргэжлөөдөө болцсон юм чин гим хийсэн ч зүгээр. Чөлөөлөгчсөн юм чин гим хийсэн ч бүгдийг нь уучлчихсан юм чин зүгээр. За нэг ийм хүн байдаг штэ. За та бүхэн ийм хүннээс ямар хин нэгнээс ийм үг сонсч ирсэн үү? За тэгээ би аврагдчихаа байстай заавал сүмд явах шаардлагатай юм бэ? Би аврагдсан зүрх сэтгэлээрээ би бурхантайгаа хамт байгаа гэж гэдэг үг сонсч ирсэн үү? Би л байн сонсдоо шүү дээ. Та одоо итгэлийн амьдрал гайгүй юу гэхлээр би өстө зүрх сэтгэл минь бурхантайгаа хамт байгаа. Зүрх сэтгэлээрээ бурхантайгаа хамт байгаа. Нэг ахтар гим нүгэл хийж яваагүй. Зүрх сэтгэлээрээ. Бурхан юу хүсэж байгаа вэ? Итгэж л байгаа бол үнэхээр аврагдсан Есүс Христэд итгэж л байгаа бол тэр итгэл гэдэг зүйл нь юу вэ? Бурханы хүслийн дагуу амьдрах. Тэгвэл тухайн үеийн Яаков номыг бичих болсон шалтгаан нь
Яков номыг бичгээс болсон шалтгаан нь за ингээд нөгөө итгэдэг гэж байгаа хэрнээ үйлс байхгүй. Үйлс бүр шаардлагагүй. За бүр эсэргээрээ үйлсийг бүр үгүйсгэж байгаа. Итгэлээрээ аврагддаг. Юун үйлс яриад байгаа. Юун үйлс яриад байгаа. За ийм ба штэ. За үргэлжлүүлээд харах юм бол за ах トゥ нь хэлж байна. За ах トゥ нь өсчихсөн, ядарчихсан, ховцсгүй явж байгаа. За тэгсэн чи итгэлээрээ ингэж хэлж байна. Хоолтой болох болтугай, ховцтой болох болтугай. Ингүүл яг уу ээж өлсөж гин гэсэн чи ээж нь тийм үү цадах болтугай. Хоолтой болох болтугай гэвэл яг уу за ээж баярлаа. Ерөөлт тань баярлаа гэх болов одоо гомдох бах та тий. Тэгвэл хардаа үнэхээр хайртай бол юу вэ? Гарцаагүй үйлс байна гэдэг хэлж байгаа. Үйлс байна. За тэгээд Яков номын онцлог. За Яков номын онцлог ингэж байгаа. За Яков номыг уншаад үзэх юм бол за яг ингээд агуулгууд нь ингээд дарааллаад бас нэг гараад байгаа биш. За дунд нь ингээд өөр зүйл ингээд ороод ирж байгаа. За нэгдүгээр бүлгээс харах юм бол за итгэлийн сорилт нь үр дүн байдаг гэсэн хэрнээ гинтхэн хин нэгэн мэрэгүү ухаанаар дутуул гэдээ ороод ирж байгаа. Нэг сургаалт өгс ном шиг. За сургаалт өгс номыг өдөр болго уншдаг штэ тий. За ингээд уншихаар ингээд өөрөөр агуулгууд ингээд иштэл болгон дээр өөр тий байдаг штэ. За юу гэхээр Яков номыг өөрөөр хэлэх юм бол шин гэрээний сургаалт өгс гэж хэлж болно. Шин гэрээ номны сургаалт өгс. Итгэлийн амьдралын чухал агуулгуудыг за заавалчгүй дарааллын дагуу биш энд нь оруулаад болтгоо юу вэ? За энэ чухал зүйлс үйлс болж гарах хэрэгтэй шүү гэдгийг Яков номоор дамжуулан хэлж байгаа. Яков номоор дамжуулан хэлж байгаа. За тэгээд за Яков ном 108 ишлэлтэй. 108 ишлэлтэй. За гэтэл айлч номноос илүү олон тушаал гарч байгаа. Тэгэх тун, хийх тун, үйлдэх тун, хайрлах тун, зовлонг давж гарах тун, тушаал. За ойролцоогоор 54 удаа гарч байгаа. Тушаал. Юу гэхээр тэр хэрээрээ Бурхны тушаал хэрэгжүүлэх ёстой Бурхны тушаал бичигдсэн байгаа. Аргадж байгаа биш, учирлаж байгаа биш. За 1-р Тесалоник номыг уншаад үзэх юм бол Паул за эцэг хүн үр хүүхдүүдэд хайрладаг шиг, учирладаг шиг, сургадаг шиг за их хүн зөөлөн байдаг шиг гэж байгаа. За учирлаж байна. Хайрлаж байна. Бас юу вэ? Хайрлаж байна, хэлж байна. За гэтэл Яков номон дээр тушаалууд их гарч байгаа. За тэр хэрэг юу вэ? Итгэлийн амьдралд маань хийж хэрэгжүүлэх ёстой тэр зүйлийг юу вэ? Тушаалаар хийж байгаа. За тушааж ин гэдэг нь юу вэ? За юу шалаа угаагаараа за гэж шууд тушааж ин. Энэ яг юу гэсэн үг вэ? Чухал биш байсан бол яг уу боломжтой бол угаачаараа гэх бах те. Ядраагүй бол угаачаараа гэх бах те. Угаа. Энэ яг юу гэсэн үг вэ? За чухал учраас удахгүй ахын дүүсэр цуглаж магадгүй. За удахгүй энэ зал хэрэглэгдэж магадгүй. За магадгүй гутлаа тайлаад оймстойгоо орж ирж магадгүй. Заавал хийх ёстой учраас л юу вэ? Шалаа угаа гэж тушааж байгаа. За тэгвэл Яков ном дээр олон тушаалууд гарч байгаа шалтгаан нь юу вэ? Зайлшгүй итгэлийн амьдралдаа хийж хэрэгжүүлэх ёстой зүйл байгаа учраас. За тэгэх тун, ингэх тун олон тушаалууд гарч байгаа. За тэгээд за ерөнхий за агуулга гэх юм бол за 3 хувааж болно. За эхлэл Яков 1:1. За мэдчилгээ. За тэгээд 1:2-аас ахуулаад 4-р бүлэг хүртэл за чухал агуулга гарч байгаа. За тушаалууд гарч байна. За хийж хэрэгжүүлэх ёстой зүйлс гарч байна. Болгоомжлох ёстой зүйлс мөн гарч байна. За төгсгөлийн 5-р бүлэг дээр чухал 5 тушаал чухал 5 сургаал гарч байгаа. Маш чухал 5 сургаал гарч байгаа. За юу гэхээр одоо за баячуудтай харьцахдаа за энэ ертөнцийн баян хүмүүстэй харьцахдаа юуг анхаарах вэ? За Христ дахин ирэх үед за ямар төр төрхтөө байх хэрэгтэй вэ? За тэгээд юугаарч бүү тангаргал. За тэгээд зомлон амссан нэгний төлөө тасралтгүй залбир. Хайртай шүү гэж хэлээд болчихж байгаа биш. Тасралтгүй залбирх хэрэгтэй. За та бүхэн наашаа хардаа. Та бүхэн ингэж хайртай гэдгээ хэлж үзчихсэн үү? Хайртай шүү. За зарим нь арай томоор хэлдэг штэ тий. Арай том. За ялангуяа хүүхдийн сэтгэл айгүй том байдаг. Бүр ингэдэг байхгүй юу?
Томроод ирэхээр энээс жоохон санаа зовдөг юм уу яадаг ингэхэ болоод амархаа ингэчихдэг. Тэгтээ бас гоё 2 удаа гаргачихж байгаа. За энэ нь хайртай гэсэн үг мөн болов? Энэ үнэхээр хайрлаж байгаа болов? Хардаа. Энэ зүгээр л юу вэ? Нэг зургийн поз ч юм уу. За миний сэтгэлийг иймэрхүү байгаа шүү гэдгийг хэлчихэж байгаа. Үнэхээр хайрлаж байгаа бол яах вэ? Хардаа. Багийн ахын дүүс нар маань, чуулганы ахын дүүс нар маань дүүргийн нөхрөл дээр, хэсгийн нөхрөл дээр, оюутны багийн нөхрөл дээр за залбирлын гуйлт гуйдаг штэ тэ. Гэр бүлийн сайн мэдээ, найз нөхдийн сайн мэдээ. За бас итгэлийн амьдралд маань тохиолдож байгаа саад бэрхшээлийг юу вэ? Саад бэрхшээлийг зөөр давж гарахын төлөө залбирна уу? За тэгвэл ингэж хэлж хинч чадна. Залбирнаа. За бас яадаг вүлээ? Бичиж явдаг те. Бичиж явдаг те. Та бүхэн ингэж үзсэн үү? Залбирлаа биччихэд хариултаа авчихлаа гэж чек гэж үзсэн үү? Хариултаа авчихлаа. Юу гэхээр үнэхээр хайрлаж байгаа бол гарцаагүй залбирдаг. Хэр зэрэг вэ? Хариултаа авах хүртлээ. Хариултаа авах хүртлээ. За нэг ингэжсэн. За сайн мэдээний баг ирээд нэг залуу орж ирэнгуудаа нэг ингэж байгаа байхгүй юу? Залбирлынхаа хариултыг авчихлаа. Залбирлынхаа хариултыг авчихлаа гэд. Та юуны төлөө залбирж ирсэн? Өнгөрсөн жил эрэхтэй за манай яг энэ чуулганы энэ ахын за энэ их чинь аврагдчихаасаа гэж залбирж ирсэн. Гэтэл өнөөдөр хамт угтаад ингэ байж байна. Би залбирлынхаа хариултыг авчихлаа. За тэр хүн яасан гэсэн үг вэ? Бүтэн жилийн туршид залбирсан. За ингэдэг штэ. Заримдаа ингээд энэ тентгийн цуглартаар ингэ явж хахад чуулгануудын ахын дүүсэртэйгээ нөхөрлөөд бүр эгчнэр нэг ингэдэг штэ. Гэл ингээд уулзалдаал те. Хүрээд ирсэн үү гэдэл. За тэгэн гутаа ингэж байгаа. Яг тэр яасан бэ? Тэр асуулт нь юу гэхээр нодлон залбирлын гуйлт гуйжсэн тэр чи яасан бэ? Ээж нь аврагдсан уу? Аав нь аврагдсан уу? Энэ асуудал нь шийдэгдсэн үү? Бүтэн жилийн хугацаанд мартаагүй гэдэг нь юу вэ? Хайрлаж байсан гэсэн үг. Залбирж байсан гэсэн үг. Тэгвэл та Яаков номоор дамжуу 5 дугаар бүлэг дээр хийж хэрэгжүүлэх чухал зүйл байна. Үнэхээр залбирж байгаа юу? За Яаков. За Яаковын онцлог. За та бүхэн одоо Библийн семинар дээр Израилийн түүхтэр за одоо олон сонсдог нэр байгаа. Йосефус гэдэг уул нь Жозеф баггүй юу? Одоо дайны түүхч гэдэлтэй тухайн үеийн юудэчүүдийн нөхцөл байдлыг одоо нүдэрээ хараад ингээд бичсэн одоо тэмдэглэл байгаа. За тэр дунд Яаков. За энэ Яаков за яаж амьдарч байсан бэ? Ямар төр төрхөөр амьдэрсэн бэ? За тэгээд яаж чулуугаар чулуудуулж ам алдсан бэ? За бүгдийг нь ингээд бичсэн байгаа юм. За гэтэл Яаковын төр төрхийг ингэж одоо дүрсэлж байгаа юм. Ингэж дүрсэлж байгаа. Үргэлж Бурхны өргөө рүү орж залбирдаг байсан нэгэн. Үргэлж Бурхны өргөө рүү орж залбирдаг байсан. За ингээд бодоод үзэх юм бол ямар их залбирсан болоо. За тэгвэл залбирлаар дамжуулан Бурхны хүслийг, Бурхны үгийг, Бурхны сэтгэлийг олж авч байна. Бурхны хүслийн дагуу амьдрдаг нэгэн. Тийм байгаа үстэй. Залбирж байна. Бурхан өөрт нь хэлж байгаа үгийг мэдэж авсан. Тэр үгийн дагуу амьдрж байгаа. Тэр үгийн дагуу чуулганыг хайрлаж байгаа. Чуулганы төлөө залбирж байгаа. За хочтой байсан байгаа байхгүй юу? Нөгөө тэмээ тавха гэдэг шиг юу лээ? Тэмээний өвдөгтөө. За та бүхэн тэмээний өвдөг ямар байдгийг мэдэх бах те? Сонсч ирсэн бах. Харж ирсэн бах. Одоо бүр ингээд одоо нөгөө те ингээд тавгаацсан байдаг штэ те. Одоо дээрээ ачаа ачихта заавал өвдгөлт суун. Дээрээ эзнээ суулгахдаа заавалчгүй өвдгөлнө. Тэгэд босдог. За тэгээд хардаа ягаад тэгвэл тэмээний өвдөгтөө вэ? За үргэлж залбирдаг төр төрхийг нь хэлж байгаа. Үргэлж залбирдаг. Итгэлээр үйлдэ зогсохгүй, үргэлж л залбирдаг. Юуны төлөө залбирсан болоо? Юуны төлөө? Яах гэж залбирсан болоо? Юу гэхээр зүгээр л ингээл явж яадаг биш. Чимээгүйхэн. Ардаа Яаковын талаар, Есүсийн дүү Яаковын талаар нэг айхтар ингээд Библиэлд дурддагдаад ингэжсэн, тэгжсэн байхгүй. Нэг айхтар дурддагдаагүй. Гэхдээ юу вэ? Яаков номыг уншаад үзэх юм бол юунд анхаарч байсан бэ? Юуг чухалд тооцож байсан бэ? Яаковын сэтгэлийг бид нар мэдэж болно. Яаковын сэтгэлийг мэдэж болно. Тэгэхээр Яаков тодорхой хайрладаг нэгэн. Тодорхой хайрладаг нэгэн. За тэгээд за жинхэнэ итгэл гэж яг юу вэ? Жинхэнэ итгэл. За жинхэнэ итгэл.
Паулын загтлуудад хүн итгэлээр амьдардаг. Зөвхт хүн итгэлээр амьдардаг. За Яков болохоор юу гэж байгаа вэ? Аврагдсан бол үйлс гардаг. Үйлс гардаг. За Паул Бурхны өмнө зөвхт байна гэдэг нь зөвхтөр амьдрна гэдэг нь чухал. За тэгвэл үнэхээр аврагдсан бол Яков бусдын өмнө зөвхтөр амьдарч байгаа нь харагддаг. Матай энэ нь үстэй. Тэр Паулын загталтаа сайн мэдээний номнуудтай энэ Яков ном зөрчилдөд байгаа юм ерөөсөө биш. Ерөөсөө биш. Матай 5 дугаар бүлэг дээр 5:16 дээр хүмүүс та нарын сайн үйлсийг хараад Тэнгэрдэг эцгийгч нь алдаршуулахын тулд тэгээ юу гэдэг вүлээ? Та нарын гэрэл тэдний өмнө тийхүү гэрэлдэг. Тэр яг юу хэлж байгаа вэ? Хүмүүс та нарын сайн үйлс гэдэг нь юу вэ? Итгэдэг хүнийхээ хувьд гаргаж байгаа, үйлдэж байгаа сайн үйлс. Яг л үгийн дагуу үйлдэж байгаа. Сурсныхаа дагуу үйлдэж байгаа. За тэрийг нь юу вэ? ертөнцийн хүмүүс харна. Юу гэж харна гэсэн бэ? Тэнгэрлэг эцгийгч нь алдаршуулах болно. Алдаршуулах болно. Энэ хүн нэг л өөр болчихсон. Энэ хүн бүр яаж ингэдэг байна? Ийм уулгаад тэгж чадаагүй, ингэж үзээд тэгж чадаагүй, тэгж үзсэн чинь ингэж чадаагүй, ингэж байгаа. Нэг хүн бүр ингэж хэлжээлээ. Нөгөө нөхрийгөө архинаас гарах гэж оролцсон гинэ. Ингэдэг гэж байгаа. Цайнд нь иймээгээ уулгачдаг гэсэн байгаа байхгүй. Амар байгааз. Зүгээр л ийм үгээд ямар ийм бөөм бид нэг ийм өгөөл уулгачдаг. Тэгээ болохгүй байсан. За тэгээд нөгөө лам янз бүрийн юмар ингээд явж үдсэн. Тэгээд ч болохгүй байсан. За тэгээд уйлж тэгээд салж сарнина гэж үдсэн. Тэгээд ч болохгүй байсан. Гэтэл нэг л өдөр би авардчлаа гэдэг нэг хачин юм яриад ороод ирсэн. Энэ одоо цагаан солио биш байгаа да. Энэ одоо юу яриад байна? Гэтэл арх уухгүй 1 2 7. За энэ худлаа доо ингэж байгаа дуун бүтэн сар уугаагүй. Дахиад 1 сар уугаагүй. Гэтэл нэг өдөр хөгш нь аврагдчихсан. Хамтдаа миний явдаг сүм рүү очие. Аврагдъя. Үнэхээр би гоё зүйлийг олоод авчихсан. Хантайгаа хуваалцмаар байна. За тэгвэл эхнэрт нь хэлэх үг байх болов? Өгөөсгөх шалтгаан байх болов? Итгэдэг гэж байгаа үйлс нь хилээгүй ч гэсэн амьдралын дүр төрхөөр харагдаж байгаа. Тэгэхээр хардаа энэ жинхэнэ итгэл болон үйлс зөрчилдөд байгаа юм ерөөсөө биш. Яаков ном болон бусад номууд зөрчилдөд байгаа юм биш. За зөвхт хүн эзний өмнө зөвхт байна. Тэр үйлс болж юу вэ? Хүний өмнө тодорхой гарч байгаа. Үнэхээр итгэдэг тэр итгэл нь, үнэхээр бурханд итгэж байгаа тэр итгэл нь үйлсээр ил болж байна. Үйлсээр харагдаж байна. Үйлсээр харагдаж байна. Мөсөө залуучуудаа итгэдэг. За гэрчлэл. За ер нь ийм штэ. За нэг айхтар ингээд чуулган дээр ингээд үйлчлээд амьдрахгүй ч гэсэн за семинар болгон дээр сайн мэдээ тараахгүй ч гэсэн за нэг жил итгэл жил нэг ирж очиад амьдрчихэд за гэрчлэл гэж яг юу ярих ёстой вэ гэдгийг мэдээд авчдаг штэ тий. За тэгээд ерөнхийдөө чуулган дотор үгийн цагаар яах ёстой гэдгээ мэдээд авчна. За тэгээд хүссэн хүсээгүй магтан дуу аманд орчин. Яг л өөр байнга сонсоод байгаа болохоор. Тэгвэл би халуун амьдрахгүй байгаа. Сайн мэдээний төлөө амьдрахгүй байгаа. Үйлчлэж гэж бодохгүй байгаа. Гэхдээ зүгээр жилэл нэг ирж очиад амьдрчихэд дүр суучж байгаа. Юу гэж ярих ёстой вэ гэдгээ мэдчихэж байгаа. За ийм штэ. Аврагдаагүй ч гэсэн 2 семинар сонсчод авралын гэрчил юу вэ гэдгийг мэдээд авчихдаг. Ерөнхийдөө мэдж байгаа. Мэдээд идэг үстэй. Гэхдээ та мэдж байгаа зүйл мэдлээгээд яг яах вэ? Мэдлээгээд яах вэ? Магтандууд дуулаа гэд яах вэ? Яг яах вэ? Та бүхний дунд аврагдаагүй ч гэсэн анх семинар сонсохдоо магтандуу сонсоод сэтгэл нь хөдөлж исэн хүн байна уу? Маргааш нь үг сонсох гэж биш, нөгөө гоё дуугийн сонсох гэж ирж исэн хүн байна уу? Надтай хань вэ нү? Хардаа магтандуу гоё байлаа гэд тэр хардаа бурхан баярлах болов? Өө эн чинь магтандуунд гоё сэтгэл нь хөдлөөд байна. Энэ гоё байгаа гэсэн үг мөн үү? Сэтгэл нь нээгдэт байгаа гэсэн үг мөн үү? Хардаа магтандуу дууллаа гэд за хамтдаа нэг цэвэрлэгээ хийлээгээд гэрчил сэтгэл ярьлаа гэд миний итгэл Библиэлд хүлээн зөвшөөрдөг жинхэнэ итгэл гэж хэлэх аргагүй. Жинхэнэ итгэл гэж хэлэх аргагүй. Гэхдээ эсвэргээрээ хэдийгээр за хараахан надад үйлчлэл байхгүй. За хараахан гэдэг ажил ихтэй ч гэсэн семинарыг тэсэн ядан хүлээдэг. Үгийг тэсэн ядан хүлээдэг. Тэр үгийн дагуу амьдрах гэж үнэхэр чин сэтгэлээсээ хичээж байгаа. Болохгүй болохоор нь шаналж гин, болохгүй болохоор нь залбирлын гуйлд гуйж гин, би хичээж гин.
Би хичээж байна. Юунд хичээж байгаа вэ? Сонсон үгийнхаа дагуу амьдрах гэж хичээж байна. Тэгвэл энэ нь тэгвэл нөгөө итгэлтэй, өмнөх итгэлтэй харьцуулгын арга вэ нөө? Аль нь Бурхны хүлээж авах итгэл вэ? Яг аль нь вэ? Тэгэхээр Яаков ном үнэхээр итгэжил байгаа бол гарцаагүй үйлс байна. Гэтэл итгэдэг гэж байгаа хэрнээ надаас үйлс гарахгүй бол тиймээс сүнсгүй би өхмөл байдгийн адил үйлсгүй итгэлж өхмөл болоо. За юудэчүүд. За сайн мэдээний номлоор гарч байгаа юудэчүүдийн хамгийн том жишээ фарисеучуд байна. Фарисеучуд. Матай 23 дугаар бүлгээс харах юм бол ингэдэж штэ. Хүмүүсийн нуруунд дээр ачааг үүрүүлдэг. Тэгвэл яадаг вүлээ? Хуруугаач хүрэгдэггүй. Яадаг вэ? Яаж байгаа хүн бэ? Ярддаг хүн байхгүй юу? Ярддаг хүн. Тэ? Ачааг нь үүрүүлээд байгаа. Чи ингээд энэ чи тэгээд энэ гэж байгаа хэрнээ үүрлцэж байгаа юм байхгүй. Хийж байгаа юм байхгүй. Гэтэл Еврей номон дээр өнөөдөр гэгдэж байгаа бол өдөр бүр ахын тусраа зоригжуул. Итгэлээр сул нэгнээ хүлээж ав. Ачаанаас нь үүрлц. Итгэлийн гэр бүлдээ сайныг үйлд. Дандаа үйлсийг хэлж байгаа. Тэгвэл Яаков ном бичигдэж байгаа тэр үеийн бас нэг болохгүй байгаа нөхцөл байдал нь яг л тэр фарисеучуд шиг, яг л тэр юудэ шашинтнууд шиг зүгээр л ачаа үүрүүлээд байдаг. Тэгтээ хүрэж байгаа юм байхгүй. Бид нэр Йов номон дээр Йов номоос харах юм бол Йовын 3 найз байгаа тий. За тэр дундаа ерөөсөө нөгөө сэтгэлээс гадгүй нэг Бялдад гэдэг нэртэй хүн байгаа тий. Одоо үнэхээр их шүүдэг бас. Шүгээл байдаг. За нэр нь хүртэл яахлаар тийм сонин нэртэй байдгийн Йов гэл гоё байхад хажууд нь ингээ пүл пал гэсэн нэр ингээл орж ирээд за тэгээд аханд Йов сэтгэл нь ямар хэцүү байсан бэ? Хүүхдүүдээ алдчихсан, бүх зүйлээ алдчихсан, эрүүл мэндээ алдчихсан. Эхнэр нь хүртэл юу вэ? Бурхныгаа хараагаад одоо үхтэйгээд хаяа явчихсан. Зөвхт байдлаа чи одоо хүртэл хадгалсаар байх юм уу? Гэл хардаа тусдын болох гэж ирвөө гэтэл Йов чи ямар гим хийсэн болоод чамд ийм зүйл тохиолдож байна вэ? Чи гим хийсэн. За ингэж байгаа. 3 найзынх нь хэлж байгаа үг уул нь бол буруу биш байгаа байхгүй юу? Буруу биш байгаа юм. Тэ эзний өмнө гмийн хариуцлага яг юу байгаа вэ? Итгэдэг гэж байгаа бол Бурхны өмнө зөв цэвэр даруй амьдрыг гэж байгаа бол юу чухал вэ? Мэдээж байгаа юм. За гэхдээ юу вэ? Тэр зовж зүдэрж байгаа. Тэр зовлон дунд байгаа. Тэр найз дээр ирээд сэтгэлийг нь юу вэ? Бүрэл хэцүү болгочихж байгаа юм. Ачаанаас нь үүрлцэг биш, эсрэгээрээ яаж байгаа вэ? Зовлон дунд нь ачааг нь юу вэ? Уламл нэмчихэж байгаа. Ямар хэцүү байсан болоо. Бид нараа үгийг мэднэ гэдэг нь мэдээж чухал. Дан үг мэдээд байвал буруутах юм бол үгээр шүүдэг хүн болчихно. Магадгүй ийм сэтгэл төржиж болох юм. Үгэн дээр ингэдэг үсттэй тэр яагаад ихгүй байгаа? Үгийн дагуу энэ нь зөв бидтэй. Яагаад энэ ингэхгүй байгаа юм? Бодлоо тулгаж штэ тэ. Үг яах гэж бид нар сурдаг вэ? Үг яах гэж байгаа вэ? Бид нар яах гэж үгийг сонсдог вэ? Яах гэж үгийг цээжилдэг вэ? Тэр үгийн дагуу амьдрах гэж шүүх гэж биш, үгийн дагуу амьдрах гэж. Үгийг хэрэгжүүлэх гэж. Үгийг үйлдэх гэж. За Яаков ном бичигдэж байсан тухайн үеийн нөхцөл байдал за юм байна. За хамтдаа Яаков 1-р бүлгийнхаа за 2-оос 4 хүртэл хамтдаа уншиж үзнэ. Яаков 1-р бүлгийн за 2-оос 4 хүртэл хамтдаа уншиж үзье. Ах дүүнэр минь элдвийн сорилтод орохдоо үүнийг бүрэн баяр хөөр гэж үз. Итгэлийг чинь шалгуур нь төвчээрд хүрэгдгийг та нар мэдэх билээ. Төвчээр чинь бүрэн үр дүнтэй байг. Тэгвэл та нар төгс бүрэн бүтэн юугаарч дуудахгүй байна. За энэ за ах дүүнэраа элдвийн сорилтод орохдоо үүнийг бүрэн баяр хөөр гэж үз гэж байна. За сорилт зовлон. За сорилтонд ордог уу? Зовлон ирдэг үү? Бүрэн баяр хөөр гэж үздэг үү? За ингээл асуудал бий болж штэ тэ. Мэдээд байгаа хэрнээ яг баяр хөөр болгох чи ихлээр хүнд байгаад байна. За жинхэнэ итгэл гэж яг юу вэ? Үйлсээр харагддаг. За Яаков тэрийг хэлж байгаа штэ. Яаков ном. Үнэхээр итгэж байна. Үнэхээр би Бурханд найдаж байна.
За ийм байгаа. Зовлонтойдоо баярл. Юу гэхээр итгэлийн шалгуур эцэст нь үр дүн байдаг. Энэ сорилтоор дамжуулан итгэлээр өсдөг. За 10 жилийн хүүхдүүд бол даалгавар хийдэггүй бол амар штэ тий. Хэрвээ даалгавар ерөөсөө хийдэггүй бол яах вэ? Хичээлээ сайн ойлгох болов. Тэр даалгавар яагаад өгж байгаа вэ? Даалгавар. За ингэдэж штэ. Сайн сургууль байх чинээгээр даалгавар их өгдөг юм байл нь штэ тий. За нэг ингэжсэн миний таньдаг нэг хүүхэд сургуулаа солисон байхгүй юу? Сайн сургууль гэдээ орсон чинь нөгөөтг нь бүр амар хичээл ихтэй даалгавар өгөөд ийн гинэ. За тэр хүүхдийн хичээл сурлага сайжирсан болов муутсан болов? Хараа тий. Бүр сайжраа авчихсан. Давтлагыг өгж байна, даалгаврыг өгж байна. Тэгвэл хараа. Зовлонгоор дамжуулан энэ сорилтоор дамжуулан итгэлийг маань бурхан өсгдөг. За хойш харах юм бол 12-оос ахуулаад харах юм бол энэ зовлонгоор дамжуулан бурхан өгөхийг хүсэж байна. 16 дугаар шилдээр зүгээр зовоох гэж энэ сорилт зовлон өгөөд байгаа биш. Өгөхийн тулд, алдрыг өгөхийн тулд, шагналыг өгөхийн тулд зүгээр нэг зовоох нь бурханы хүсэл биш. Итгэлийг маань өсгөхийг хүсэж байна. Итгэлийг маань өсгөхийг хүсэж байна. За тэгвэл ийм байгаа. За 2 дугаар шилийг дахиад нэг удаа уншаад үзье. 2 дугаар шилийг нь ах дүүнэр минь элдвийн сорилтод орохдоо үүнийг бүрэн баяр хөөр гэж үз. Бүрэн баяр хөөр гэж үз. За тэгээд итгэлийн чинь шалгуур төвчээрд хүрэгдгийг та нар мэдэх билээ. Нэг үр дүн байгаа үстэй те. Бурхан яагаад сордог вэ? Сайныг өгөхийн тулд, сайн үр дүн гаргахын тулд, сайн үр дүнд итгэлийн амьдралд маань гаргахын тулд, биелүүлэхийн тулд. За ийм байгаа. За ингэж байгаа штэ. Үгэн дээр анханасаа унтдаггүй хүн гэж байгаа болов. За би шууд утгаар нь асууж байгаа штэ. Үгэн дээр анханасаа унтдаггүй хүн гэж байгаа болов. За мэдээж байгаа. Бүр заавал унтах ёстой юм уу ямар те? За тий. За унтахгүй ч хүн байна. За бас удаан сууж чадахгүйгээсээ болоод унтдаг ч хүн байна. Ингээл тисэдл, твчээдл ян зүрээр ингээл үзээд л те. За гэтэл эсэргээрээ ийм хүн ч гэсэн байдаг штэ. Ерөөсөө унтдаггүй. Ажлаасаа шүнжэнгээ ажиллаад тарж ирэнгуутаа үгээ сонсож байгаа. Ерөөсөө унтдаггүй. Анхнаасаа тийм байсан болов. Яасан бол? Зөндөө дасгалжуулагдсан байгаа байхгүй юу? Ажлаа тарж ирээд үгэн дээр ирнэ, үгэн дээр унтаад гээл ингээл урдаас хилчээр ингэж пал гээл явчин те. Нэг хүн унтаад гин бол хүн хэнийг гэж боддог вүлээ? Энийг гэж бодохгүй штэ те. Хоёрхан хүн унтж ийн гэхэл за нэг нь яг намайг хилж ийн гээд юу гэхээр хичээж эхэлж байгаа. Үг сонсох гэж, үгэн дээр унтахгүй байх гэж. Үгэн дээр унтна гэдэг маань одоо ийм байгаа штэ. Хайртай хүнтэйгээ уулзаад унтна гэдэг маань их сонио. За цагаан сараар унтах гэж очдгоо, золох гэж очдгоо, эсвэл юм ярих гэж очдгоо, хайртай хүмүүстэйгээ уулзах гэж очдгоо. Яг өмнө нь яг бэлэг авах гэж те. Өөр яг юу байх вэ? Харин дараад нь юу вэ? Нэг уулзах гэж, хамт байх гэж дуудаж байгаа нь уцаа бити оролдоотой гэдэг нь хамт байх гад, хамт ярилцах гад гэлээ Бурхны үгийг сонсож байгаа хэрнээ унтчихна гэдэг маань өөрөө их бас нэг сонирн байгаа байхгүй юу? Би аврагдсан Бурхны үгийг сонсох гэж байгаа. Би ертөнцөөр бахыг явлаа 3 хоног, 2 хоног. Одоо би Бурхны үгийг сонсох гээд хүрээд ирлээ. Тэгэн гутаа юу вэ? Ээжийнхээ өөдөөс хараад 2 сар уулзаагүй ээжийнхээ өөдөөс хараад ингээл үүргэлж ийн гэдэг маань өөрөө яг үнтэй үүргэлэхгүй. Яг гэвэл хайртай хүнтэйгээ уулзж байгаа учраас. Хайртай хүнтэйгээ хүсэн хүлээж ийсэн хүнтэйгээ уулзж байгаа учраас. Хараа. Бурхны үг. За энэ нь ч гэсэн бидний хувьд дасгалжуулагдах ёстой зүйл байгаа байхгүй юу? Үгийн цаг хэцүү шттэ те. Магадгүй та бүгд нэг ийм сэтгэл төрж ирсэн үү? Яагаад үг ийм урт байдаг байна? Яагаад ийм урт байдаг байна гэж бодож ирсэн үе байгаа юу? Яг л дээрээ би ээжтэй ингэж удаан ярих ёстой юм гэдэл те. Тэ магадгүй ингүүл яах вэ? За эхнэр яах вэ? Чуулган дотор ингээл гэр бүл болох гал ингээл уулзаал бүр ингээ уулзаа юм яриадсан бүр нойр хүрчлээ гээл. Тэгвэл яах вэ?
нөгөө эсрэг талын хүн чинь бас нэг жоохон ингээд за энэчтэй одоо гэж бодох бах та те. Намааг нэг үл тоож гин, намааг нэг ингэж гин. Тэгэхээр та бид нэр үг сайн сонсдог, үг унталгүй сонсдог, үгэнд анхаардаг. Гэхдээ их сони юм бэлээ. Ярьдаг юм бэлээ. Гэхдээ ингэдэг. Зарим хүн болохоор их сонио. Оо дуусчихж байгаа мó гэж хэлж байгаа. А зарим хүн болохоор дуусах болоогүй болов гэж хараад байна. За тэр хүнийг хараад за хурдан дуусахгүй болохгүй нэ гэдэл тэ. Үгээр бид нэр энэ итгэлээр дасгалжуулагдана гэдэг маань. Эсвэл та үг сайн сонсдог болно гэдэг маань сайн үр нөлөөтэй. Сайн үр нөлөөтэй. Бүр сайн. За тэгээд хамтдаа 3 дугаар шилийг дахиад нэг уншаад үзье. 3 дугаар шилийг нь. За цаг ямар хурдан явж байна. За 3 дугаар шилийг уншъя. Итгэлийн чин шалгуур төвчээрд хүрэгдгийг та нар мэдэх хүлээ. Итгэлийн чин шалгуур төвчээрд хүрэгдэг гэдгийг та нар мэдэх хүлээ. За 5 дугаар шилийг ч гэсэн уншъя. 5 дугаар шилийг нь уншъя. Харин та нарын хэн нэг нь мэрэгэн ухаанаар дутвал бүх хүнд өгөөмрөөр буруу шалгүй өгөгч Бурханаас гуйг. Тэгээд түүнд өгөгдөх болно. За энэ ч за итгэлийн чин шалгуур сайн үр дүн. За тэгээд юу вэ? 5 дугаар шилдээр мэрэгэн ухаанаар дутвал ялгуурлалгүйгээр. За Яаков номон дээр мөн юу гэж гарч байгаа вэ? Хойд гарч байгаа бүлгүүдээс харах юм бол агуулгуудаас харах юм бол Бурхан бол ялгуурладаг нэгэн биш. Ялгуурладаг нэгэн биш. Яадгүй гуйжл байгаа бол өгөөмрөөр буруу шалгүй өгдөг тэр нэгнээс гуй гэж байгаа үсттэй. Гуй. За ийм байгаа. Ханна Бурханаас юу гуйдаг вүлээ? Хүүхэд гуйж байгаа юм. Авсан штэ. Авж байгаа байхгүй юу? За Бурхан ялгуурдаг нэг юм биш. Үнэхээр хүсэж л байгаа бол, үнэхээр хүсэж гуйж л байгаа бол гарцаагүй өгдөг нэг. Яков баттаа мэдж байгаа. Баттаа мэдж байгаа. Гэхдээ 2 дугаар бүлгээс харах юм бол яг зөв гуйж гин үү, буруу гуйж гин үү? Өөрийн шунтыг гүйцээх гэж гуйж гин үү? Эсвэл эзний төлөө гуйж гин үү? Зөв сайныг гуйж байна уу? Хэн нэгэн мэрэгэн ухаанаар дутвал за Бурханы өгөхийг хүсэж байгаа зүйлийг гуйх юм бол юу вэ? Бурхан гарцаагүй өгнө. За бид нэр Самуэль номон дээр Соломон хаан мэрэгэн ухааныг гуйдаг те. За Соломон хааны мэрэгэн ухаан нь яг юу байсан бэ? Зүгээр ухаантай болов таны энэ их агуу ард түмнийг захирах зөв бурууг шүүн тунгаах мэрэгэн ухаан. Юу гэхээр тэр гуйж байгаа мэрэгэн ухаан нь яг би ухаантай болъё. Энэ ерөөсөө биш. Эзний таны энэ ард түмнийг сайн мууг зөвөр ялгаж, зөвөр шүүж, зөвөр удирдахын тулд энэ нь юу гэж байгаа вэ? Энэ ард түмнийг өөрийнхөө удирдах биш. Эзний таны төлөө, эзэн тань руу л хандуулахын тулд та надад мэрэгэн ухааныг өгөөч. Хариуд нь Бурхан юу гэдэг вэ? Өөрийн тааламжийн төлөө өөрийнхөө тааламжийг гуйгаагүй, харин мэрэгэн ухаан гуйсан учраас чиний гуйгаагүй эдгээр зүйлсийг ч гэсэн би өгөх болно. Бурхан гуйж байгаа нэгэнд, Бурханы хүслийн дагуу гуйж байгаа нэгэнд ялгуурлалгүйгээр өгдөг нэг. Ялгуурлалгүйгээр өгдөг нэг. За бид нэр за ахан дүүсрийнхаа залбирлын хүсэлтийг ингээд авж байгаа. Залбирлын хүсэлтийг ингээд авж байгаа. Буруутах юм бол ардаа ингээд тийм төр төрөгч гэсэн бас заримдаа нэг мэдрэгдээд ах шиг байдгийг, харагдаад ах шиг байдгийг. Ингээд зарим хүнийхийг чухалжилж авна, мэдгүй ямар учраас юм мэдэхгүй. Зарим хүнийхийг нь толгой дотроо чэйжилчдэг штэ. За. Гэтэ яг үндэ тогтохгүй штэ те. За би тогтоочихлоо. Энд чи тогтохгүй. За Яаковын хувьд юуны төлөө залбирах гэж ариун өргөө рүү ордог байсан болоо. Юуны төлөө? За тэгж дуудуулах хэмжээний, бүр хочин тийм болох хэмжээний залбирдаг байсан болоо. Яков ялгуурлалдаггүй өгдөг Бурханаас өөрөө хангалттай авчихсан. Хангалттай таньчихсан, хангалттай мэдчихсэн. За 7:8-ыг нэг уншъя. 7:8-ыг нь хамт уншъя. Тийм хүн эзнээс юм авна гэж бүү санаг, хоёрдмол санаатай хүн бүх үйлдээ докторгүй байдаг. За тийм хүн юу гэхээр хоёр санаатай хүн
За дээдлэлт нь мэрэгүү ухааныг гуйг гэсэн хэрнээ доотлолт нь юу гэж байгаа вэ? Хоёр санаатай. Энэ яг юу гэсэн үг вэ? Хоёр санаатай. За ийм байна. За бурхан гэдэг өөр нэг бариант байгаа. Өөрийн бодол гэдэг өөр нэг бариант байгаа. За бид нэр үгэн дээр бүр цээжилтлээ сонсчихсан нэг агуулга байгаа. За асуудал тохиолдоход за ямар нэгэн асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй байна. За гэтэл эхлээд өөрийнхөө бодол, өөрийнхөө туршлагаар шийдвэрлэх гэж хичээдэг. Нэгдүгээрт ихэвчлэн тэгчих гээд байдаг те. Тэр хүнээс гуйчих гад энүүгээр нэг хэлэгчих гээ. За бүр болохоо байгаар тэр хүнээр бүр болохоо байгаар тэрүүгээр за хамгийн сүүлд нэг бурхнаас гуйж байгаа. За бурхан минь бүтдэггүй. За таал нэг гээд гуйж байгаа. Гэхдээ одоо нэг таал нэг тэгж үз. Хардаа өөрийн бодолдоо найдаж байгаа. Хардаа миний сэтгэлд бурхан өргөмжлөгдөж байвал за хойноос нь харах юм бол та нар тэр жил, энэ жил, дараа жил тэр хотод очиж, энэ хотод очиж ийм зүйлийг эхлүүлэх болно гэж бодогч та нараа гэд бурхан юу гэдэг вэ? Хэрв бурхан хүсвэл хүсэх юм бол би тэр хотод очиж энийг ч хийх болно, тэр хотод очиж түүнийг ч хийх болно. Юу гэж гарч байгаа вэ? Хэрв бурхан хүсвэл энэ яг юу гэсэн үг вэ? Итгэлийн амьдрал донд бид нар за итгэлийн амьдрал дандаа миний хүсснээр болдог болоо. Үйлчлэл авахар гоё байна гэж боддог юм шүү дээ, тэ? Үйлчлэл би үйлчлэлтэй болно өстой гоё зовно гэж бодоод үйлчлэл авдаг хүн байна уу? За юу байдаг юм бэ лээ? За нэг ах за ийм үйлчлэл энэ үйлчлэлийг хийх хэрэгтэй байна гэхээр би чадахгүй шүү дээ. Би яаж хийх юм? Бүр зовчдөг. За тэр хүн гарцаагүй сайн хийж байгаа. Өөрийгөө чадахгүй гэдгийг мэдээд бурхнаас гуйж байна. За гэтэл эсрэгээр бүр болъё, хүсье, хий, хүсэж гин, залбирж гин, гуйж гин. За тэгээд яг хийгээд үзтэл бодсон шиг биш. Аль заваар нь хичээлээ хийх үү, аль заваар нь үйлчлэх үү, аль заваар нь ингэх үү, аль заваар нь тэгэх үү, бүр ингээд зовоод айгүй хэцүү болчихж байгаа. Заримдаа үйлчлэл миний хүснээр биш байх тохиолдол байна. Тэглээгээд би яг яах вэ? Тэглээгээд яах вэ? Хийхэ болчих уу? Яах бол? Хүүшээ яах юм бэ? Тэгсэн ч гэсэн хийн үсттэй. Гой ингээд тэр хүнийг сэрэх гээд ингээ асуухаар зүүдэн дундаа хариулаад гэн. Тэнгуут та яг өөрийгөө бодож байгааз. Тийштэй. За хичнээн хизүүч гисэн би хийх л болно. Би өөрийнхөө хүчээр биш эзнээс мэрэгүү ухааны гуйна. Хэний төлөө вэ? Эзний ажлын төлөө. Эзний хүслийг гүйцээхийн тулд. Эзний хүслийн дагуу амьдрахын тулд. Харин хоёр санаат. Минийхэр болохгүй бол тэгэл би чадахгүй. Минийхэр болохгүй бол тэгэл би хийхгүй. Энэ ертөнц гэдэг маань тийм штэ. За та бүхэн ийм мэдээг сонссон бах те. За сүүлийн үеийн залуучууд ажил дээр ерөөсө тогтдоггүй гинэ. Гэхдээ яасан гэсэн чинь цалин сонсоол ачаалтай байна гээл ядарж ийн гээл ядаргаанд орлоо гээл болдог гэх юм. За хэд хэдүүндээ уулзаад үзсэн чи яг тийм байгаа байхгүй юу? За ямар сайндаа танаа чуулган дээр тогтвортой ажиллах хүн байна уу гэж асууж байгаа юм. Гэхдээ бусд нь яацсан гэсэн чинь болохгүй байна. Яг л болохгүй байгаа вэ? Өөрийнхөө зүгээр байж байгаа л мөнгөтэй болно гэж боддөг юм уу? Өөрийнхөө амрыг гихтэл амраачдаг гэж боддөг юм уу? Өөрийнхөө. За гэтэл чуулганы үйлчлэл сайн мэдээний төлөө эзний үйлчлэлийг хийхэд л арай өөр байгаад байна. Зовлон байна, хавчлага байна. Тэглээгээд би яах вэ? Хоёр санаатан биш ээ. Яаж байгаа вэ? Надад дутуу байна. Би чадахгүй байна. Надад энэ зүйл дутуу байгаад байна. Мэрэгүү ухаан дутуу байна. Ир зориг дутуу байгаад байна. Тууштай байдал дутуу байгаад байна. Одоо тэгвэл би яг яахад болох вэ? Эдгээр зүйл чинь угаасаа надад байдаг биш. Хараа хүсгэл юм бол өгөхөд бэлэн бурхан байна. Бурханд бүх зүйл байгаа. Тэр хүнийг хэн өөрчилдөг юм болоо? Заримдаа ингэдэж штэ. Чуулганд яваад тууштай болчихсон, итгэлээр амьдраад чуулган дотор үйлчилсэн чинь олон ажил амжуулдаг болчихсон. За яг баттаа нэг зүйлийг хэлгээд яг ийм байдаг. За оюутан болоод явхаас өмнө
нэг ажил хийж байгаад дахиад нэг ажил өчгөд л хямраад унчих гад байдаг хүн байдаг. Ачаалын даахгүй. Гэтэл их сургуулаа төгсөж ирээд за тэгээд чуулган дээрээ үйлчилж байгаа юм. Тэгсэн чи хараа нэг үйлчил нь баг багдаад байгаа байхгүй юу? Энийг хийчихүү хийчихлээ. Тэрийг хийчихүү хийчихлээ. Яаж байгаа вэ? Тэр ачааллдуунд юу вэ? Сурчж байгаа. Хангалттай бурхнаас гуйсан, хангалттай бурханд даатгсан, юу ч даатгсан мэдээж хүн даатгаад байгаа биш шүү дээ. Чуулган дотор эзний ажлыг эзэн даатгаж байна. Хангалттай хийн. За тэгээд ирээд за яг л нөгөө залуучууд нөгөө түүртж байгааг хараад үгүй эн чи одоо түүртэх юм уул нь биштэй гэж бодогдсон. Туслах уу? Хамт игээ явж байгаа. Мэргүү ухаанаар дутвал, хүч чадлаар дутвал. Колосой номон дээр Эфес 6 дугаар бүлэг дээр мөн Колосой номон дээр Паул Эфес чуулганы ахын дүүснэрээс гуйж байгаа. Би сайн мэдээ тараахаар явж байна. Эзэн мэргүү ухаан хэлэх ёстойгоо хэлж мэргүү ухаан хүч чадал эрд зоригийг өгөхийн төлөө миний төлөө залбир. Паул юуг баттай мэдж байгаа вэ? Бурхан л хүчийг өгөх болно. Гуйж байгаа тэр хүний залбирлаар дамжуулан бурхан л дүүргэх болно. Үнийг мэдж байгаа. За үргэлжлүүлээд за 9-с 10 дугаар бүлэг дээр биш ээ 9-с 10 дугаар шил дээр за игэл дорд ах дүүнрээ бүү алагчл за ялгуулж өрөөсө болохгүй. Тэр тийм гээд энэ юм гээд энэ тэр гээд тэр энэ гээд за арай манай оюутнууд дунд арай тийм хүн байхгүй бах те тэрэнд сайн хандах хэрэгтэй шүү. За тэр ч одоо яах вэ? Тэгээд одоо гайгүй ийм байхгүй үсттэй. Игэл дорд ах дүүн юу ууштараа 9:10-ыг хамтдаа нэг уншаад үзье. 9-с 11 хүртэл хамт уншаа. Харин игэл дорд ах дүүн өргөмжлөг баян хүн дорд бодсноороо сайрхаг учин тэр өвс ногооны цэцэг мэд өнгөрн нар ангим халуунаар төөнөн. За энэ хүртэл уншээ. За аль нь юу вэ? Өвс ногоо мэд юу вэ? Тэгэл байхгүй болно шүү дээ. Ялгаа байхгүй. Тэ ялгуурлах шаардлагагүй. Тийм ахын дүүснэр байна уу? Тийм хүн байна уу? Ялгах шаардлага ерөөсөө байхгүй. Харамсалтай нь энэ үед юу вэ гэхээр арай нэг хэмцэр хувцастай хүн ороод ирсэн чинь арай нэг гой хүн хувцастай хүн ороод иртэл дээшээгээ морил, ингэж морил, тэгж морил гээл жоох нэг ичмээр зүйл. За саяхан нэг юм боллоо бүр өөрөөсөө бүр ингэж ичээд семинар сонссон олон хүмүүс семинар сонсохоор ингэж ирсэн. Онцгойлоод 2 сар бэлдсэн учраас ахын дүүснэр маань бүр чин сэтгэлээсээ залбираад ингэж бэлдсэн. За гэтэл тэр дунд нэг иргэдийн хурлын иргэдийн хурлын дарга ороод ирсэн байхгүй юу? Тэгсэн чи тэр нь ингэж анхаарал ингэж хараад байна. Гэхдээ тэн чи нэгнийх нь ээд сууж байгаа юм. Нэгнийх нь найд сууж байгаа юм. Хардаа ялгаа байхгүй аврагдах ёстой сүнс. Харах юм бол эзний өмнө ялгаагүй шүүгдэн аврагдаж чадахгүй бол аврагдчих юм бол ялгаагүй л мөнхийн амар тайвныг эзний авралыг авах болно. Юу гэхээр тийм л учраас юу вэ? Бүү ялгуурлаа гэж байна. За тэгээд за цаг одоо дуусч яхад дөнгөж эхэлж яадаг. За 12 дугаар шилийг хамт уншаад үзье. 12 дугаар шилийг сорилтыг дэсвэрлэдэг хүн ерөөлтэйе. Учир нь өөрийг нь хайрлагчдад эзэн амласан амийн титмийг шалгуурыг давсан хүн хүлээн авна. За энэ титмийг, энэ алдар шагнал, энэ амийн титмийг юу вэ? Ямар хүн авна гэсэн бэ? Давж гарсан хүн авна. За тэгэхээр та сорилт гэж байгаа үсттэй. За энэ ч чухал 2 агуулга гарч байна. За эхлээд итгэлийн сорилт. За миний итгэл яг хаана байгаад байгаа вэ гэдгийг надад харуулж байна. За ингэдэж штэ. За миний итгэл хизээ мэдэгдэх вэ? За яг энэ дунд миний итгэл харагдах болов? Бид бүхний итгэл харагдах болов? За ингээ харахаар бүгдээрээ сайн итгэлээр амьдарч байгаа. Яаж байгаа вэ гэхээр ядч үсэ энэ ч сууж байгаа байхгүй юу? Ирээд сууж байгаа юм. Тэр төгжрөл дунд ингээл явж ядч үсэ энэ дээрээ сууж байгаа юм. Мундаг харагдаж байна. Гэхдээ итгэлийн амьдрал дандаа сайхан байгаад байхгүй. Зовлон ирэх болно. Сорилт ирэх болно. За тэр үед миний жинхэнэ итгэл харагдана. Жинхэнэ итгэл. Сорилт дунд, зовлон дунд. Ингэж тэ. Итгэлээр сайн амьдарч яагаад хайртай гэр бүлийн маань нэгнийх нь би өвдүүл яах вэ? Уул нь би хичээж яагаад тэр өвдөд байна вэ?
үйлчлэлдээ биш, итгэлдээ биш, Бурхны ажилд биш, өөр зүйлд анхаараа явчихдаг. За үнэхээр тэ одоо үйлчлэн гэжсэн гэдэл хийж багштай загнуулсан. Их сонио. Библийн семинар дээр муухай царайлаа сууж гин. Бүр гмийн үгэн дээр, сайн мэдээний үгэн дээр айгүй муухай царайлаа сууж гин. Гэхдээ яач вэ? Манай сургууль дээр ийм юм болоод гинэ. Ухаан санаад яг хаана яваад байна? Яг хаана яваад байгаа вэ? Энэгээр дамжуулан за миний итгэл тэ сүнслэг дайн энэ ч болж хахад чинь шал өөр юмд л зовоо явж идэг ийм л итгэлтэй хүн юм байна. Нэгдүгээр өөрийнхөө итгэлийг мэдж авна. Хоёрдугаар юу вэ? Тэр сорилтыг давж гарснараа эзний өгдөг тэр алдрын титмийг авах болно. Ийм штэ. Ер нь ямар ч асуудалгүй болдог семинар гэж ер нь байна уу? Ямар ч асуудалгүй болдог семинар гэж байна уу? Яг уу зуны амралтаар болдог семинар арай гайгүй гэж магадгүй те. Тэгээ шалгалт малгалт байхгүй хичээл ном гэж төвчөрж ингэх байхгүй угаасаа л завтай. Гэхдээ тэр үед юу вэ? Ямар нэгэн асуудал, ямар нэгэн зовлон байж л байдаг. Гэхдээ тэр болгоныг даваад би эзний хүслийн дагуу амьдарч байна. Сэтгэлийг маань ганхуулах зүйл олон байдаг. Ийм байгаа. Ахан дүүсрээ харах юм бол за 12-оос 18 дугаар ишлэл хүртэл ингээ харах юм бол за зовл за та бүхэн энийг мэдэх үү? За нэг ийм үг сонсч ирсэн. Зовлон биш дээ. За яг энэ ишлэлийг зүгээр амархнаар тайлбарлая гэвэл зовлон яг миний авах гэж байгаа бэлгэний хайрцаг нь. Хайрцаг нь. Зовлон харагдаад байгаа байхгүй юу? Гэхдээ нээгээд үзвэл дотор нь юу байх вэ? Алдар шагнал нь байж байгаа. Бид нар мэдэн штэ. Гой үг за зарим чуулганы хан дээр байж л байдаг. Зарим хүний Библийн хавчурган дээр нь бичээдэл байж байдаг. Зарим хүний тэмдэглэлийн дэвтэр дээр нь томоос том энд тэнд нь цэцэг зураад бичсэн байж л байдаг. Зовлонгоо алдар гэж байхгүй, зовлон давж гарч иж алдрыг авна. Гэхдээ үнэхээр яг би тэрэнд итгээд тэр зовлонг давж гарч байгаа юу? Гарцаагүй тийм байна. Ийм штэ. Ээжтэй сайн мэдээ тараах гэж амаргүй штэ. Найзуудаа сайн мэдээ тараах гэж амаргүй. Ангийнхандаа сайн мэдээ тараах гэж амаргүй. Нэг хүнийг семинарт дуустал нь сонсох гэж амархан уу? Амаргүй. Хичнээн зөөлөн сэтгэлдээ байлаа гэд хэцүү штэ тий. Энэ л одоо дуустал нь сонсон манай найзыг цайлган дуусах чинь гихтэл байхгүй. Яатсан бэ? Ажилдаа болчлоо. Дараад нь сонь сони юм яриад нэг сонсож өгөө бидтэй. Гэхдээ тэгсэн ч гэсэн би сайн мэдээ тараасан. Тэгсэн ч гэсэн би зуурсан. Залбирсан дундуур нь бас уйлж байгаа юм. Гэхдээ би сайн мэдээ тарааж чадсан. Тэр хүн аврагдсан. Эзэн тэр хүний сүнсийг аварсан. Ариун сүнс ажилласан. Тэгвэл энэ хүн Бурханаас юуг авч байгаа вэ? Ямар том шагналыг авч байгаа вэ? Та ээжтэй зодуулаад гарч байгаа юм. Аав нь тэ сүм рүү орж ирээд ойлоод аль хүрээд иргээл тэр охин хүүхдээ болохгүйгээр хараагаал хойноос нь хөшиглээд яваа явж байгаа юм. Гэтэл хэсэг хугацааны дараа нөгөө нэг хөшиглүүлээд явж исэн охин нь магтан дуудуулаад аав нь урд нь зураг дарцсан байж байгаа. Сүмийн подолк өмсцэн. Амархан байсан болов? Амаргүй. Гэтэ ямар их зовлонг, ямар их сорилтыг, ямар их хэцүү нөхцөлийг давж гарсан болоод та бүхэн энэчээ сууж байгаа вэ? Хүн нэг тус бүр. Энийгэд гоё ирсэн болов? Хин нэгний шагналан та бүхэн. Түлхэр та бүхний эргэн тойронд яг л тийм алдар болох Бурхны залбирлыг хариултаа болоод авах хүн гарцаагүй байж л байгаа. Яг уу хин нэгнээр загнуулаад чи одоо тэрийг чи чадахгүй, энийг чи чадахгүй гэж загнуулж иж магадгүй дор бүрнэ. Ахлагчдаараа ч юм уу. Гэхдээ хин нэгний үнцэнтэй Бурхнаас авсан шагнал нь. Магадгүй хин нэгэн Бурхны өмнө очихдоо би энэ хүнд сайн мэдээ тараацсан юм чингээд амар тайван баяр хөөртөө Бурхны өмнө хийсэн зүйлтэйгээд очих тэр хариулт нь. Тэгвэл та зовлонгоор дамжуулан давж гарч иж шагналыг авна. Хүсээд зовоогоод байгаа биш. Хайрт ах トゥ нар минь, хайрт ах トゥ нар минь өгөхийн тулд 17 дугаар ишлэлээр аливаа сайн сойрхол ба аливаа төгс бэлгэн дээрээс Бурхны өгөхийг хүсэж байгаа нь зовлон ерөөсөө биш байхгүй юу? Зовлон гэдэг нь зүгээр харагдах байдал нь. Харин жинхэнэ зүйл нь юу вэ? Эзнээс авах сайн зүйл.
сайн зүйл. Харамсалтай нь би итгэлээрээ тэр Бурхны өгөх зүйлийг харж чадахгүй бол яг зовлонгол харангуйтаа хямраад унчихна. Итгэлээр унчихна. Хараа уг загтлыг хүлээн авагч дунд тийм хүмүүс олон байсан. Харин давж гарснараа авдгийн шүү гэдгийг юу вэ? Яаков номоор дамжуулан хэлж байгаа. Давж гарснараа Бурхны үгийг хүсэж байгаа нь зүйл нь энэ байна. За ингэдэг магадгүй буруутах юм бол за ах トゥ угаа шүүж байгаа үйл явдал Яаков номон дээр гарч байгаа. Зовлон байна. Зовлон давж гарахгүй байхдаа яадгийг. Ийм хэмээ давж гарахгүй байхдаа яадгийг. Яг гоо миний амнаас гарч болно л доо. Миний үгнээс гарч болно. Гэхдээ нэг бодоод үзье. Яг тэр зовлон надад ирвэл би яах вэ? За магадгүй манай оюутнуудад нэг ийм бодол төрдөг болов ажилчид яагаад хоцордог байна гэж бодогдох тохиолдол байдаг болов ажилчид яахлаарэ нэг хүн тэгсэн заримдаа ингээд ахан дүүсэр ингээд хоцорхоор үйлчлэлийн баг хоцорхоор яагаад ингэдэг байна бүргүй энэ надад яагаад дандаа ингэдэг байна гэтэл өөрөө ажил дээр гартал ойлгосон гэж байгаа. Одоо би дахиж хизээч энэ үгийг хэлэхгүй. Энэ төвжрэл дунд энэ завгүй амьдрал дундаа энэ гэр бүлийн асуудлаа даваад одоо үйлчилж байна. Үйлчилж байгаа ахын дүүснэр дунд сэтгэлд нь ямар нэгэн зовлон асуудал байж л байгаа. Гисэн ч яадаг ч байсан үйлчилж л байна. Ахын дүүсрээ би яг юу гэж харддаг юм болоо. За хамтдаа за яана цаг болчлоо. За 19:20-ыг уншаад тэгээд хамтдаа 19:20-ыг хамт уншаа. Хайрт ах дүүнэр минь үүнийг мэдэгтэн хүн бүр сонсохдоо түргэн ярихдаа удаан уур хилэндээ алгуулдаг. Учир нь хүний уур хилэн Бурхны зөвхт байдлыг биелүүлдэггүй юм. За хайрт ах дүүнэр минь үүнийг мэдэгтэн. За тэгээд юу гэж байгаа вэ? Хойр байх ёстой зүйл байна. Бас юу вэ? Түргэн байх ёстой зүйл байна. За эхлээд юу вэ? Сонсохдоо түргэн. За та бүхэн ярьдаг хүн дуртай юу? Сонсдог хүн дуртай юу? Яриад байдаг хүн дуртай юу? Сонсоод байдаг хүн дуртай юу? Сайхан ярих гэж очисон чи өөдөөс яриад байвал хэцүү шүү дээ, тэ? Сонсгоо суулгачвал юу гэхээр за эхлээд мэдээж үгийг сонсох. За үг сонсох цаг багасж ерөөсөө болохгүй. Үгэнд хандаж байгаа цаг багасж ерөөсөө болохгүй. Хичнээн завгүй байлаагээд уншдаг тэр бүлгүүд багасж ерөөсөө болохгүй, орхигдож ерөөсөө болохгүй. За тэгээд ах дүүнраа сонсохдоо түргэн ярихдаа удаан уур хилэнд алгуурал. За мөн ахан дүүснэрээ сайн сонсох. За ийм байна. Сонсдог хүн ярьж чаддаг. Яаж ярих вэ? Зөв ярьж чаддаг. Паул хангалттай чуулганы ахан дүүсрийн нөхцөл байдлыг сонссон мэдээд хамгийн зөвөр хамгийн чухлыг нь хэлж байгаа. Магадгүй би сонсохгүйгээр нөхцөл байдлыг дүгнээд ярина гэвэл яг л буруу ярьчих магадгүй. Хэн нэгнийг гомдоочч магадгүй. Хэн нэгнийг зөхрөөчч магадгүй. Харин сайн сонсдог нэгэн сайн зөвлөж чадна. Үгийг сайн сонсдог нэгэн үгийн дагуу амьдрч чадна, үгийг ухаарч чадна, үгийг хэрэгжүүлж чадна. Ахан дүүснэртэйгээ сайн нөхөрлөдөг, сайн сонсдог нэгэн зөв ярьж чадна. Зөв хэлж чадна. Хүн байж тээ. За их ярьдаг хүнд нөлөөлдөг юм шиг. За бидний амьдарч байгаа үе ерөөсөө ийм штэ. Нэг хүмүүс нэг хүндлэгтгээ байцсан үе. Мэдгүй одоо ингээл дээрээс ахуулаад те улс төр ингээл ахуулаад ингээл те. За өөрөө л одоо өөрөө хичээ гिचгээд идэг штэ те. Өөрөө ийм байж, өөрөө тийм байж. Юу гэхээр яриад байгаа хэрнээ үйлдэл байхгүй. Гэл эсрэгээр хардаа. Ерөөсөө нэг яриад байгаа юм байхгүй. Тэгсэн хэрнээ үйлдэл нь яг л үгийн дагуу. Хардаа 10-ыг ярьж гин. Эсрэгээр юу ч ярихгүй ч гэсэн нэгийг үйлдэж байна. Алинд нь анхаарах бол алийг нь хүндлэх бол их ярьдаг хүнийг хүндлэх үү? Эсвэл сонссноо үйлддэг хүнийг хүндлэх үү?
үнэлэхгүй. Энд чинь ойлгомжтой байна шүү дээ, тий? Тэгэхээр хайрт ах トゥ нар минь үүнийг ярих үүнийг мэдэх тун сонсохдоо түргэн сонсдог. За манай залуучуудын маань хувьд ямар байр суурин дээр байгаа вэ? Сонсоод за тийм шүү дээ, тий? Гэхдээ буруудах юм бол сонсож яснаа яагаад бид нар ийм байх ёстой гэж яагаад заавал энэ гэж болцсон явж явах үедээ яагаад заавал манай багаар энийг хийлгэх гээд эн чин тэр баг ингээ бидтэй заавал тэр багаар бантын хийлгчээд манахаар гулиа шийлгэх гээд нэг арай их юм хийлгэх гээд тэр багаар коридор манахаар болохоор бүтэн заал энэ биш ээ. Хардаа сайн сонсдог тэгэд үйлддэг дуулууртай. За тэгвэл ихийг үйлдэх юм бол яах вэ? Их шагнал байгаа үсттэй. Их зовлонд туулсан байна. Их алдар байгаа үсттэй. Тэгэхээр учир нь хүний уур хилэн бурхны зөвхт байдлыг биелүүлдэггүй. За уур хилэн сэтгэл хөдлөлийг хэлж байгаа. Сэтгэл хөдлөлийг гаргацдаг те. Үгээрээ бичсэн за нэг ингэж мэрэгшээд байдаг. За яг хэцүүчлээ, яг буруутчлаа гээл. Зарим ахыг, зарим их чиг шууд хараал мэддэг те. Үг хэлээрээ биш. За ингээд их юм сурдаг юм байлээ бас ингээд биеийн хилэмжээрээ хэлээ сурчдсан юм байлээ штэ. Таалагдахгүй бол ингээл болоо. Гэл хардаа. Паул аль альнийх нь нууцад би суралцсан. Ядарсан ч ядраагүй мэд хэн тгсэн бэ? Бидний эзэн Есүс. Өлсөн ч өлсөөгүй мэд хэн тгсэн бэ? Бидний эзэн. Ядарсан ч ядраагүй мэд өлсөн ч өлсөөгүй мэд бүгдийнх нь нууцад би суралцчихсан. Эзэнд л алдар хүргэнэ гэвэл хараа уур хилэн сэтгэл хөдлөл би гэдгээс гарч байгаа. Би хойш нь хоёрдугаар бүлгээс ахуулаад харах юм бол за ах トゥ нар заргалдаж байгаа үйл явдал гарч байгаа. Заргалдаж байна. Юунаас болж байгаа вэ? Үл ойлголцож байна. Юунаас болж байгаа вэ? Ерөөсөө би байхгүй юу? Минийхаар байхгүй юу? Манаа баг, манаахаар, манаах тэгэх ёстой. Би л тэгэх ёстой. Манайхыг илүү хийлгэж эхлэв. Тэгвэл хардаа Яаков номоор дамжуулан эсэргээр эзэн хүсвэл. За бидний итгэлийн амьдрал би яг уу бодож болно. Гэхдээ надаас хамгийн түрүүнд гарах ёстой зүйл эзэн хүсгэл юм бол би тэр хотод очиж, энэ хотод очиж за Яаков номоо уншиж үзсэн болов? Уншаад ирсэн бах те. За өнөөдөртөө заавал нэг уншаад үзээрэй. Богинохон цөөхөн бүлгээ. Юу гэхээр юуг үйлдэх ёстой вэ? Итгэлийн амьдрал дундаа. Юуг заавалжгүй үйлдэх хэрэгтэй вэ? Мэдж байгаа зүйлс маань бүгд байгаа. Мэдгүй агуулга байхгүй. Гэхдээ би яагаад үйлдэх ёстой вэ? Үйлдэж байж л ардаа итгэл маань харагдаж байна. Тэгвэл юуг үйлдэх ёстой вэ? Дахиад нэг уншаад үзээрэй. Үйлдэх ёстой зүйлээ олж аваараа өөр юм болохоороо. Тэгэхээр бид нар түрүүлсэн хайр яг гоо энэ зүгээр ингээд зүгээр нэг юм штэ те одоо гаргаж байгаа юм байгаа. Тэгвэл тэр хайр үйлдэлээр харагддаг. Үйлсээр харагддаг. Ярихгүй байсан ч гэсэн надад хайртай гэдг нь мэдрэгддэг. Хэлэхгүй байсан ч гэсэн намайг үнэлдэг, хүндэлдэг гэдгийг мэдрэгддэг. Хэлэхгүй байсан ч гэсэн одоо хичнээн хэлсэн ч гэсэн хайр мэдрэхгүй байгаа ч гэсэн мэдэгддэг. Тэгвэл намайг аварсан эзний төлөө эзэн надаас юу хүсэж байгаа вэ? Эзний төлөө эзний хүслийн дагуу амьдрах. Үргэлж хамт байх. Тэгвэл тэр хүслийг нь үйлдэлд амьдрна. Зөв итгэлийн амьдрал. Хамтдаа залбираад дуусгая. Биднийг гэмнүглийн дундаас биднийг авраад эрхэм үг ажилдаг чуулган дотор биднийг үгээрээ дамжуулан дасгалжуул сургаж байгаа нэгүсэл танд чин сэтгэлээсээ талархаж байна. Эрхэм залуу насанд минь авраад эрхэм сайн мэдээнийхээ төлөө хэрэглэхийн тулд амьдралд маань тохиолдож байгаа олон саад бэрхшээл зовлон мөн үгээрээ дамжуулан дасгалжуул сургаж байгаа нэгүсэл танд талархаж байна. Өнөөдөр Яаков намаар дамжуулан итгэжил байгаа бол үйлс гарцаагүй би итгэлийн амьдралаас минь гардаг гэдгийг хамтдаа бодож үзсэн билээ.
Бидний дундаас нэгэн ч ярьдаг хүн бус харин эсрэгээр ярихгүй ч гэсэн үйлддэг хүн болж чадгад та туслаарай. Бидний эргэн тойронд аврагдаагүй байгаа ямар олон төөрөлдсөн сүнснүүд байгаа вүлээ. Бид нар ямар үед амьдарч байгаагаа мэдэж байгаа. Эзний залрал ойрхон байгааг бид нар мэдэж байгаа. Эзэн та залран ирэх юм бол тэр хүмүүст аврагдах боломж байхгүй гэдгийг бид нар мэдэж байгаа вүлээ. Боломж байгаа дээр, олдож байгаа дээр төөрөлдсөн сүнснүүдэд сайн мэдээд тарааж байгаа. Энэ үйлсээ эзэн таны өмнө ичгүтэр байдалд очихгүй тулд үргэлжлүүлэн үйлдэж чадгад, хийж чадгад та туслаарай. Толгой гутаан залбирж байгаа манай оюутнуудтай хамт байгаарай. Хичээл ном их байгаа ч гэсэн сүнсийг хайрлах сэтгэлээ, эзэн тань руу хандсан тэр итгэлээ сайн байлгаж чадгад, эргэж хараад харамсах зүйлгүйгээр амьдрч чадгад та туслаарай. Түүхийн төгсгөлийн үед илүү сэргэг байж, ертөнцөөс тусгаарлагдаж, сүнснүүдийг хайрлсан сэтгэлээр амьдрч чадгад та туслаарай. Үлдсэн хөдөлмөрүүдтэй эзэн та нэгүслээрээ хамт байж ажиллана. Биднийг үргэлж хайрладаг Есүсийн нэрээр талархан гуйн залбирлаа. Амен.